Орж хэрүүл оруу хийвэстэй чи. Хийвэстэй чи. Shut up. За сайн мэцгааны өрхийн мөндөд үзэгчтэй сонсогчдоо 7 хоног бүрийн баасан гараг та бүхэнд хүрдэг UBS Music хөгжмийн хөтөлбөрийн шинэхэн дугаар эхэлж байна. За тэгээд ер нь бол яг 7 хоног болгон шинэ гарч байгаа дуу уран бүтээл, за дээрэс нь тоглолтын мэдээллүүд, шинэ уран бүтээлчдийг одоо ингээд дэлгэрэнгүй танилцуулдаг байсан бол өнөөдрөөс эхлээд UBS Music арай илүү өргөжүүлээд одоо шинэхэн подкастынхаа хамгийн ихний дугаарыг та бүхэндээ хүргэх гэж одоо маш их баяртай байна. Тэгээд магадгүй та яг одоо UBS телевизээр үзэж байгаа бол өнөөдрийн манай подкаст маань арай юм богиносгосон хувилбараар та бүхэнд хүрнэ. Харин подкастын маань одоо дэлгэрэнгүй бүрэн ихээр нүцгийг хүсэн юм бол одоо доор гарч байгаа YouTube хуудас руу ороод за тэгээд манай подкастыг бүрэн ихээр нүцэх боломжтой байгаа шүү. Тэгээд ер нь бол подкастаа болохынсан тэр дундаа ингээд гоё уран бүтээлчтэйгээ ярьсан, уран бүтээлийн татаар гоё хүмүүст хүргэсэн тийм урт юм ярилцлагын нэвтрүүлэгтэй болъё гэж маш удаан бодсон. Тэгээд мэдээж бодол биелээ болдог гэдэг шиг өнөөдөр ямар ч тач хамгийн ихний дугаараа та бүхэнд хүргэх гэж одоо туйлын баяртай байна. Тэгээд өнөөдрийн манай подкастын хамгийн ихний зочноор за Монголын рок амьд хөгжмийн ертөнцид маш онцгой томоохон байр суурийг эзэлдэг. Тэгээд 30-аад жил тууштай бөгөөд маш олон гоё уран бүтээлийг одоо маш идэвхтэйгээр гаргаж байсан Нисванс хамтлагийн дуучин, хөгжимчин, дуу зохиогч Нүүр царай амгаа ах маань өнөдөр хүрсэн ирсэн байна. За тэгээд маш их баярлалаа хаа. Анхны дугаарынхаа, эхний дугаарынхаа зочноор бас ингээд ийм өөрийнхөө хайртай, дуртай, сонсох дуртай хамтлагийнхаа ийм гайхалтай уран бүтээлчийг өөрсөндөө үнэхээр таатай байна. За маш их баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр бас ингээд UBS телевизийнхаа ануугийнхаа подкаст анхны зочноор орж байгаа маш их баяртай байна. Гэт бас амжилт хүсье. Баярлалаа. Одоо хүмүүс тэгдэг байхгүй юу? Дэлгэцийн урд ингээд камерууд гарсараа сурцсан байх гэж тэгээд идэв штэ. Тэгээ өнөөдөр нөгөө нэг подкастын анхны дугаар гэж бодсон болоо ш. Тэр дээрээс нөгөө дотроос нөгөө нэг мужик гэрхэн гэл хүмүүс ярьдаг штэ. Яг тэгж боддог уран бүтээлчтэй хамцаа. Дээрээс нь сая хар кофе ууцсан чи би ингээд салхалаад. Зүгээр подкаст гэдэг анхны дугаар гээд сандрах юм байхгүй штэ. Одоо чийл хийхгүй бол өөр хин юм. Тийм үстэй. Баярлаа. За тэгээд хідээж Нисванс хамтлаг 30 жилгээ та бүгдийг сонсдог фэнүүд бол үүх түүхийг бол мэдж байгаа. Гэтэ би подкастаараа дамжуулаад ер нь бүр эхнээс нь гоё ярилцъя гэж бодсон. Би бүр ингээ асуулт бэлтцсэн байна. Аха. За тэгээд амаахын бүр 30 жилийн өмнөх за тэрнээс бараг за 40 жилийн өмнөх. За тэгэхээр одоо насын яг хэлчихгээд энэ ер нь амаах 20 дэд чи яаж байна? Тий 20 жилийн өмнөх Инх Амгалан гэдэг хүү ямар хүү байсан бэ гэдгийг соёлоо яриагаа эхлүүлье. Миний сонсноор та маш жоохносоо ер нь бол одоо шүлэг бичдэг, тий аялгаа зохиодог байсан гэж сонссон. Тэгэхээр ер нь 10 жилдээ ямар хүү байв? Яг вэ багангтай бол нэлээд хөдөлгөөнтэй тий. Тэгээд дунд зэргийн сурлагатай тиймэрхүү хүүхдээсэн. Тэгээд 4-р ангид манай ангич нөгөө дунд ангид орохоор шинэ багш авдаг шүү дээ тий. Манай ангийн багш түүхийн багш Толхио гэдэг багш аваад тэгээд тэрнээс хойш бас нэг нийгмийн идэвх ч юм уу бас нэг тийм өөрчлөгдөж байгааг мэдсэн л дээ нийгмийн идэвх сайтай болоод тэгээд 4-р ангиас эхлээд аав маань шүлэг зохиодог бас хөгжим тоглодог хүн байсан. Тэгээд аавын нөлөө ээж аав хоёр хоёлаа надад аюу их нөлөөлөд анхны шүлгүүдээ бичээд ээж надад 3 дэвтэр авч өгöd за чи энэ дэвтрээ дүүртэл шүлэг бичээрэй гээл тэгээд шүлэг бичээл тэгээд яг за гайгуугаас ээж аваад уншиж жоохон ичмээр болвол тэгээд нуугаал тэгсгээл дэвтрээ дүүргээл яваал байсан. Тэгээд 5-р ангиас гитар тоглож сураад тэгээд эхнийхээ шүлгэн дээр ая хийгээд тэгэл ингээл ихэлсэн л дээ миний урлагийн. Тэгээд хамгийн гол нь аав ээжийн нөгөө гэр бүлийн нөлөөлөл аягүй их. Намайг гэрээс анханаас би ч өөрөө урлагийн хүн болох юмсан Beatles шиг тийм хүмүүсийг байлдан дагуулсан хүн болох юмсан гэсэн нэг тийм ориглон сэтгэлтэй. Тэгээд тэрэндээ хөтлөгдөөд тэнгууд нь ээж аав гэрийнхэн маань аюу их дэмжсэн. Тэгээд ерөөсөө багаас маань намайг ерөөсөө ийм л хүн болох хэрэгтэй гэж хүмүүжсэн юм шиг одоо бодогдож байгаа юм л да.
Тэгвэл та ер нь өөр зүгээр хүн бол юм болоо гэхгүй ер нь л урлагийн хүн болъё л гэж бүр жоохносоо бодсон юм шүү дээ тий. Тий, ерөнхийдөө 4 5 дугаар ангиас л юм л та. Тэрнээс өмнө бол яг Цагтаа болъё гэж бодсон. сайн мэдгүй байгаа. Бас жишээ нь Эрдэнэт нөгөө самбийн дугуйланд энэ төр ангийнхаа хүүхэдтэй явж лээсэн л та. Тэгээд нэг тэгэхэд манай ангийн багш аавта нэг ангийн багш гэрээр явдаг шүү дээ. Аавтай нэг ганц юм уу жунга за манай хамгаа самб спортын хүн биш. Ер нь бол одоо гарахгүй бол хичээл сурлагын жоохон муудаад байна гэсэн. Зүйтэй. Тэр дээгүүрээ ярилцж байгааг бол сонсч л байсан. За энэ би чи спортоор явахгүй юм байна гэдгийг. Тэгээд ерөнхийдөө 5 дугаар ангиас урлаг тал руугаа илүү их дуртай. Тэгээд гэр бүлийн дэмжлэг, ангийн багшийн дэмжлэг, тэгээд эргэн тойрны найз нөхдийн дэмжлэг. Гээл ерөөсөө энэ эргэн тойрны хүмүүс чинь намайг бий болгосон юм байна л да одоо бодоод байхад. Ямар гоё юм багш нар айгуу сайн харах юм тий бас. Тэгэл ээж аавтан тэгж яг хэлж ийн гэдэг. Тэгээ манай миний одоо Эрдэнэт хотын 3 дугаар сургуулийн дуу хөгжийн багш одоо Сэргэлэн багш маань Эрдэнэтэд байгаа. Тэгээ Сэргэлэн багш маань ч одоо ингээд маш их дэмжсэн. Би одоо бас баярлж өгдөг одоо уул нь одоо баярлалаа гэж ерөөсөө хэлэх завдал гарахгүй яваад тийм байж тээ үуч. Ямар гоё. Тэгэхээр та анхны гитар тоглож сурахаа ааваасаа сурсан юм байна тийм үү? Тий гитарыг бол эгч нар зааж өгсөн. Та айлын хийддэг юм. Би чи айлын дээрээ 4 эгч нэг ах та 10 хүүхэдтэй айлын тийм бэ. 6 дахь нь. Ямар гоё юм. Олуулаа штэ. Тий гитар гэхдээ айгуу сонио. Манай ээж нөгөө түлэгдээд 60-аад он түлэгдээд Оросууд очиод Оросууд арьсаа өгөөд тэгээ эдгээгээд тэгээ дараа нь 10 хүүхэд төрсэн баггүй юу. Тэрний тэгээд нөгөө 88 9 онд ээжийн тухай баримтат кино хийн гэдэг энэ гүр базаргаа тэгээд одоо юунд орж одоо энэ UBS-с урд нь үлзий кино компани гэж байхдаа ээжийг хайсаар хагаад Эрдэнэт очиод зөвлөлт Монголын мах цасаар хагнагдсан найрамдлын бэлэг тэмдэг болгож тэгээд ерөөсөө тийм гэрүүл авахгүй манайх чаа ээжийн одоо тал арьсан одоо Орос хүмүүс арьсан цус нь бас ингээд тэгж эдгэрсэн тийм тэгээд 10 хүүхдөрөө 6 дахь нь бэ тэгээд ээжтэй зориулаад тэр нэг нарны хүмүүс гээд киноны одоо хэсэгт би 5 дугаар анги хүүхэд байхдаа за нэг хүүхэд нь дуудуул яа гэд. Тэгээд би тэр кинон дээр урд шөнө нэгч нараа гитар заалгуулад тэгээ нэг шөнийн дотор л ганцхан уул нь доо соол гэд байх хэвээр би чинь доод дээрээ барьсаар цаашаа солихгүй жоохон эгч нартаа загнуулсан гэд тэгээд ерөнхийдөө гитар анх нэг шөнийн дотор нэг ганц доо ээжийн кинонд зориулж сурж ирсэн. Сураад тэгээд Ер нь бол аруулаа урлагийн аав яс байна. Аав юм бол байгаад тах шиг байна тий. Ээж манлын тоглодог. Аав болохоор хуучир морин хор өөрөө хийгээд тоглоно. Тэгээд эгчнэр бол гитар бас шанз манз бүгднийг л тоглоно л доо. Ер нь тэгээд гэрээрээ ерөнхийдөө манайх чинь гэр бүлийн концерт 94 онд юм уу биш 89 онд гэр бүлийн концерт Эрдэнэт тоглож байхад хажуу талын заалд хон хамтлаг тоглож байлаа. Манайх чинь бүр гэр бүлийн концерт тоглоод 10 морин хор гарч ийн гээд бараг аав. Тэгээд аав өөрөө бүх хүүхдүүдэд морин хор хийж өгөөд тэгээд заагаад тэгээд бид нар ч нөгөө жанцнаар угаа нөгөө даагны оролдог гээд тэр аяг ингээд гэрээрээ тоглолдог байлаа шүү дээ. Гэх мэт гэр бүлийн концерт тийм байж ямар гоё. Аав нь ямар мундаг хүн байсан юм бэ? Зөө. Амьд хөгжмийн одоо энэ рок жанр руу орохоос өмнө таныг бас нэлийн pop дуунуудыг бас зохиож ирсэн гэж сонссон. За өөрөө бүр зохиогоод дуулаад тэмцээнд оролцож ирсэн гэж сонссон. Тэр сониноос. Тэгэд яг хуу 7 8 дугаар ангийн дуунууд бол айгүй их
одоо ангийнхныхаа хүрээнд тэгээд Эрдэнэ хотын үеийнхний хүрээнд айгүй тарсан. Тэгээд цуслан дээр очиод сүүлдээ нөгөө дуу зохиогоол тэгээд ээж аадаа би нэг цусланд л явмаар байна. Гингүүд ээж аваа айгүй одоо яа гэдэг дэмжээд надад ингээд цуслангийн бочок олж өгдөгсөн. Тэгээд замны одоо дуу мозгоогоод ингээд бас ингээл за чи гэрийн ажлыг сайн хийвэл яваа шүү. Тэгээд төөс гэрийн ажлаа сайн хийгээл хаалтан дот тийм ээ. Тэгээд шагнуулаад цусланд явна. Цусланд очихдоо ингээд шин дуу мозгоцоо очин. Тэгээд цуслангийн сүлд дуу муу болдог ч юм уу. Тэгээд үеийн хүүхдүүд ч сураал тэгэл цаашаа тардаг байл л да. Тэрний нэг нь бол одоо энэ 3 бүтэн амтлагийн дуулдаг Шиврээ бороо гэдэг дууга 8 дугаар анги төгсгөдөө зохиосон. Сэтгэл дурсаа Шиврээ бороо Бүхэл насибэ чи хаашин надодонэ Багшийн сургуульд ирээд анхны хайр гэдэг дуу зохиосон. Яг олон дуу байгаа л да. Тэрнээс зүгээр яг тэрийг маань намайг 1-р курст авах 4-р курс яг одоо Баясда дуулаад олон төрөсөн. Тэгээд гэх мэтчлэн ингээл багшийн сургуулийг төгсөн төсөл 95 он хүртэл ерөнхийдөө тийм pop чиглэлийн 70-80 дуунууд зохиогдсон байдаг л да. Хайрын намсарих зүудэн үлээж хайртайг сэтгэн зүрхэн донсолчээд цэврээр үхний амхны Та өөрөө бас нэг дууны тэмцээнд байдаг чинь. Хэдгээр ангид яаж орсон? 8 дугаар ангид анх Эрдэнэтээс Яргуу наадамд ирээд орж исэн. Тэгээ тэр маань ч яг нэг тийм амжилтанд хүрээгүй л дээ зөв Эрдэнэтээс ирсэн гэж аваад байгаа. Би ч хайц майзан дээр ч гарч байгаагүй бүр тэгээ өөрөө ч гайхаад. Тэгээд дарханаас манай агч миний дээдлэгч дархан сурдаг гэсэн замаас нь аваад суугаад аваад намайг чинь хотод ирээд манай ахынд байлгаж байгаа. Тэгээд пианерын ордон дээр очиод тэгэхэд дашках миний фонограм хийж өгөөд талигч хин одоо цогоо электрондрын цогоо ингээ бас тэр хоёр чинь нийлж фонограмыг хийж өгөө. Тэгээд тэмцээнд ороод тий их чи ингээ хажуудлаас одоо тэгээд дагуулаад явж байгаа шүү дээ. Тэгээд би чи юугаач бидэхгүй дуул гэхээр дуулаад тэгээд яг намаа ингээ ямар ч юм нэг тэмцээнд ороод тэгээд 90 он юм уу та 90 оны яргууд анх удаа хотод нэг тийм дууны тэмцээнд орж ирсэн. Тэгээд тэр тэмцээнд хин одоо энэ Чимба шүү дээ. Emotion Чимба төрүүлж ирсэн. Тэрийг бол аюул сайн санддаг байхгүй. Тэгээд хамгийн анх тийм нэг тийм өөрийнхөө төгсөн дуу. Харин тийм ягаад оролцох гэсэн. Тэг ягаад өөрөө дуулсан. Гүй тэр чинь тэгэл яг хөө тэр чинь нилээ хитэн дуу зохиогоо өөрийг аюул мундаг гэж бодчихгүй юу. Тэг за би ер нь явж юу яах юм байна. Тэг тийм байна. Улсад үзье. Гэхгүй юу. Би шахалнаар үсэр өөрөө хөвсөж байна шүү дээ. Тэг ээж авдаа хэлцээ. Би хотод одоо энэ хавар Яргуу наадам гэж болох юм аа. Тэгээд би одоо тэнд л явахгүй болоод барьсан. Ямар их хүн болохоо харуулмаар байна. Тэгээд ээж ав зардлыг гаргаад багш нар дэмжиж чөлөө мөлөөгөөд явуулахгүй юу. Тэгээд энд бас би нэг хүнийг дурсах нь зүг байх гэж бодож чинь. Тэгээд хот руу нөгөө юугаа ноото авч явах хэвээр. Тэгээд миний анхны дууны нотыг одоо манай Эрдэнэтийн кома хамтлагийн уран сайхны зүтгэгч Бацуух гэж ах. Одоо түүнд би хайртай байсан юм гэдэг дуу байдаг шүү дээ. Тэрийг зохиос ах. Манай Гарникийн уран сайхны зүтгэгч тэр ах аюу гоё намайг дэмжиж миний анхны дуунууд ингээ ноотолж өгөөд ингээд надад нооттой юм бариулаад бас хот руу явуулсан. Таны тэгвэл урлагийн замналж байгаагаас өөрөө айгу гоё эхэлж ирсэн юм шүү дээ тий. Харин цаанаасаа бүх юм ингээл ямар гоё. Тэгээ бүр ингээд дашка ахтай. Цогоо ах фонограма хийлээ. Бацуух ах. Тий цогоо дашка ах эдгээр болохоор фонограм юм хийжсэн. Хин Бацуух ах одоо Эрдэнэтийн Бацуух түүнд би хайртай байсан зохиолдог ах маань миний дууг ноотолж өгөөд нааш явуулсан байх нь шүү дээ. Ингээд яхаар хүний амьдрал их гоё яваач. Ер нь бол төрцөн л угаасаа л урлагийн хүн болох замлалтай байсан юм байна. Тийм байх танаасаа. Тийм. Ер нь бол 10 жилтэй айгу од байсан юм байна тий.
Та ингээ өөрөө ингэдэг штэ. Би бол царай муутай гэж тэгдэг штэ. Тий. Царайга авьяас нөхцөн. Гэтэ та царай муутай. Чи бас нөө царай муутай гэдэг. Та өөрөө тэгээд байхгүй тий би уулын ч нэг царай муутай биш те. Эсвэл одоо хараад тасчдсан болов гэж бодоод. Тэгээд бүр 10 жилээсээ л та од л байсан юм биш. Од ч яг за тийм ээ тий. Дуулдаг хүүхэд чинь тэгээд бас нэг тийм байдаг шүү дээ ингээд охид хөгүүд үеийнх ингээд тойроо зогсцсон тий. Тэн дунд чинь гол дүр маягтаал байдаг шүү дээ тий. Тэрний л нэг. За тэгээд багшаа их сургууль сурахад ер нь яг сургуульд орохоос өмнө хичнээн төрлийн хөгжим тоглож сурсан байсан бэ? Ер нь бол бүгдийнх нэг төгс биш болооч бүгдийнх нь бол тоглоно. 7 дугаар ангид сургуулийн нөгөө шинжлэлийн тоглолт болдог шүү дээ. Тэн дээр яачин тоглодог гэсэн. Тий. Яачин тоглоно гэдэг чинь бас нэр юм шүү дээ. Аха. Сургуулийн шинжилт. Одоо энэ бүхэнд маань миний дуу хөгжим багш, сэргэлэн багш маань одоо их дэмжиж тусалж наваач ингээд шинжиллийн тоглолт болгонд хариуцлага хүлээлгэж. Эхлээд бол 5 дугаар ангид анх яагаад шинжиллийн тоглолтод орох сонирхолтой болсон бэ гэд хүүхдүүд ч нэг онц сураал ингээд бэлэг авдаг шүү дээ. Надад тийм найдар байхгүй болчихгүй юу. Тэгээд бэлэг авчмаар байдаг тий бас нэг аав ээжтэй бас нэг сайн хүн болчмоор байна шүү дээ тий. Тэгээд сурлагаар бол бэлэг явдаг. Тэгээ бодохгүй юу. Тэгсэн чинь ингээд нөгөө манай ангийн хүүхдүүд нөгөө сургуулийн шинжлэх концертанд орсон хүүхдүүд ингээд бэлэгтэй байхгүй юу. Тэгээ би одоо яаж игээд нэг концертанд орж бэлэг авахгүй болоод угаасаа сурлагаар явахгүй, урлагаар байхгүй байгаад гэдэг. Тэгээ нэг дуу хөгжийнхөө багшийн хараанд л өрдөх хэрэгтэй гээд хичээсэн л дээ. Тэгээд анх сэргэлэн багш маань намайг 5 дугаар ангиас одоо юунд сургуулийн урлагийн үсэгт оруулаад би нэг юм цагаан дээлтэй нэг юм бүжгийн гуталтай тэгээ нөгөө бөмбөгтий хаяараа гэд анх болж бөмбөгтий хаяараа гараа ингэж мэгэн шүү зааж байгаа би ичихгүй. Манай ингээ огтуд миний урдаас ичээд яг хүрээ. Тэр заргаа бидээс нөгөө тэний амгаач дуулцсан юм чиж. Тэр зориг бол бийсэн дээ бэлгээд авсан. Бэлгэл бодож чад ичин барьд гэж байхгүй. Тэгээд тэр чинь энэ урлаг дуу хөгжим гэдэг чинь бас одоо дээдлийн анги ах нарын дээрлэлт мэрлэлтээс ингээ хамгаална шүү дээ явандаа тэр чинь. Тэгээ шүү дээ тэр үед чинь нөгөө бас мэдээж ах нарын бас таруулга моруулга байлгүй яхад тий. Тэгэхэд ингээ гитар тоглолдог дуулдаг хүүхдүүд чинь баг дээрлэл шүү дээ ядаж тий. Чамаас аль ахта гитар заагаад сүүлдээ нөгөөдөө загинц тэгш тоглохгүй. Барыг багш. Тэгээ амьдралд аюу хэрэг болж байгаа байхгүй юу. Ядаж ах нарын дээрлэлтээс тийм гэж болтох гарга зав тийм. Та ихтэй ер нь баахта хамгийн айдаг байсан хүн хэм бэ? Би таны нөгөө ээжийн талаар бичсэн постыг харчаад ер нь бол ээж аав тань ингээл айгуу дэмждэг таны талд айгуу хордог. Гэтэ нэг юм хичнараас айх ч ах нараас нэг айх байдаг шүү дээ. Өө тий бүгднгээс л айш. Би чи нэг айх байх шүү дээ. Байгаль айж юм. Гэтэ тэгээд хүн чи их яагаад тэгээ айцсаас салахын тулд жоохон сэргэлэн толгой их ажилтдаг болт юм шүү дээ. Яг тийм тий. Тэр бол үнэн шүү. Ээж аав эгчнэр ах нар тий одоо бүгднгээс нь л айж байна шүү дээ. Айж уул амьд үлдээ. Та өөрөө хэр хатуу ах байсан юм. Өө тий. Бас дүүнэрээ бас балавдаг байсан. Том болсон. Одоо ч дийлдэхэ байл л дээ. Гар өрчээд байх. Тэгэлөө та гээд тэгээд өнөрч. Гэтэ би амгаах одоо нэг хийж байгаа уран бүтээл нь тэгээд нэг тайсны юм харизм таа ч өөрөө юм айгу энергитэй штэ тий. Харизмтай хүн штэ. Тэгээд амьдрал дээр бас жоох ааштай байран байж магадгүй гэж боддог байсан байхгүй юу? Тэгсэн чинь ясаа нөгөө өнгөрсөн жил My Voice төр ингээд хамтраад ингээд 3-4 сар ажиллаад ирсэн ч хөөх хамгаах ч зүгээр. Туулын урсгалаа шөндөө нам ухаа гэж. Заац. Айгуу тийм зөөлөн хүн байсан юм байлээ. Гэтэ хүмүүс таныг бас уусаа тодорхойлоод идэг шин. Айгуу үгүй наргаанч тэг айгуу зөөлөн. Өө наргаа зингээ дуртай. Тэр нэг ийм наргаан биш ээ. Ер нь л айгуу тийм хөдөлгөөнтэй тийм. Вазэргийн тийм шооч моч юм бол ээ. Тэрийг дарж явдаг да. Тэрийг тайзан дээр л гаргачихд юм а гэж. Яг гаднаасаа би жоохон тийм ширүүн төрхтэй юм шиг байгаа юм л та. Аха. Хүмүүс тэгж л ярьж байна лээ тэгээд. Яг хөө тэгээд хүн байгаагаараа л байх нь чухал шүү дээ. Тэгвэл. Түүнээс ингээд
дүрд тоглоод явах бол гэдэг өөрт ядаргаатай биз дээ тий. Байгаараа л байх дуртай. За тэгээ удахгүй бас Nissan самтлагийн бүр түүхт 30 жилээ болох гэж байна. Тэгээ 30 жилийн айн хүрээнд маш гоё Ниснес фестивал мэдээж жил болгоо ингээм тоглолтууд болдог. Гэтэ энэ жилийн бас 30 жил гэдгээр айгүй том онцлог. Тэгээ 30 гээд одоо би жишээлбэл 30 гээд сонсоход надад ингээд айгүй урт хугацаа сонсоод байгаа байхгүй юу? Nissan самтлаг үүсгэн байгуулагдаж байхад би дүнгэж одоо төрөөд нэг 3-4 настай л байсан байгаа байхгүй тий. 33 таа мó. Тэгээ тэнгууд одоо 30 гэхээр яаж ингэж тууштай байдаг вэ гэдэг зүйл хамгийн эхлээ бодогдд юм лээ. Ингээл постерыг анх эхлээ хараад хөөх Nissan 30 хүрсэн биш хөөх гэ. Одоо яг л гоё ингээл лидер насн дээр явж гин гэсэн. За Nissan-ыг хоёлаа яаж үүсгэн байгуулагдсан талаар танилцуулъя, сонирхуулъя. Та гэхдээ өөрөө pop хөгжим ингээд зохиодог байгаа шүү дээ. Дуу зохиож ирсэн нь яаж ингээд ийшин шууд рок руу 30 жил гээд дээр үед одоо ингээл 30 жил болж байна тэргээдсэн тийм сонсонгууд гэж боддог байлаа л да. Тэгсэн чи одоо ингээд над дээр тулаад ирлээ. Над дээр бөгөөд манай хамтлагт ир тийм ээ. Тэгээд цаг хугацаа ч их амархан хурд юм. Тэгээд нөгөө тэгвэр рок хөгжим тоглоод ингээд 30 жилийг болно гэдэг бол одоо ерөөсөө алаан байхгүй. Энэ бол рок хөгжим өөрөө тийм зөөлөн хоол биш. Маш чанга. Эд байхгүй юу? Тэгээд энийг бас даван туулаад амьдралаа зориулаад ирсэндээ одоо ингээд дархаагаараа хамтгийнхнаараа бас заримдаа өөрөөрөө бахархаж байна. Яг дотроо бол тий. Тэр болгоныг ингээд их нь одоо хайшаа ихтэй яг амны ихэр ууршигнэ гэж тий. Одоо бол ингээд 30 жил үтэлцсэн юм уу гэсэн юм бодогдож байна. Тий. Сайхан байна. Эхний үеийн дуунууд маань pop маягийн байжгаад сургууль сураад ирсэн чинь ерөнхийдөө нэг тийм jazz, mass, rock гоё гэдэг алигаа мэдхгүй байгаа л да. Яг юу бол ерөнхийдөө бол ингээд одоо сургуульд нь сураад ирэхээр бас ингээд зохиож байгаа дуунууд маань бас боломжийн ингээд баг багаар ахиад мэрэгжлийн төвшнийх болоод ингээд яваад байгааг бол мэдчил байсан л да. Багшийн сургууль сурж байхад манай доотлын ангийн цацаа дархаа ингээд одоо ингээд найзууд маань ингээд анх нэгдээд өчигдөр боонуудэр гээд бид нар чи оюутны хамтлаг ингээд нийлээд тэнд хаагаа гээд ингээд тэгээд тэр маань ингээд баг багаар бид нарт бас хамтлагийн туршлага болоод явж байсан. Тэгээд дараа нь би багшийн сургуулиуд өсөөд Сойс руу ороод нөгөө найзууд маань багшийн үлдсэн доотлын курс юм чи. Тэгээд байж нэг өдөр галсан сүх яруу наригч ирээд тэгээд чи орсоор ярьдгүү гэсэн би ч бас заална шүү дээ. Тийм ээ. Өгч шүү дээ тий. Ярьдаггүй дээ гэсэн чи танаа дээдлийн ангийн Сэрод одоо урлын ажилласан Сэрод намайг энэ манай доотлын Эрдэнэтийн амгаа гэдэг нэг жоохон сонь дуу зохиодог гар байгаа чи очиод уулз тэр л хамтлаг ярьж магадгүй гэлээ чи рок сонсдгоо гэхээр ямар хамтлаг сонсдгоо гэхээр би чинь мэддээл Roxette, Queen, Beatles тэ Aerosmith хамгийн хүнд Guns N' Roses гэсэн чи Nirvana гэж мэдхгүй гэхгүй анх удаа сонсож байгаа чинь сонссон юм бэ шал бодлоо. Би нэг тим хамтлаг байгуулах гэж байгаа маа. Тэгээ чам сонирхол байна гэж. Дуун дээр нь би шууд ягаад ч юм нэг өөрийгөө өөрчлөе гэсэн бодол дээр минь галсан сөхөх ингээд одоо юу зөчл нэмээд гэдэг шиг. Тэгээд хоёлаа нээлж аваад хамтлаг байгуулъя гэдэг. Ленин клуб дээр бах Орс Моро гэж хамтлаг байсан. Орсууд дээр очиод тэд нар Орс Монголын хамтарсан тийм гранж хамтлаг, Nirvana шиг хамтлаг байгуулъя гэдэг ярихгүй. Тэгээд очиод нөгөө Орсууд дээр очиод уулзсан чи яг үндэ тэдний тоглолт надад таалагддаг аахгүй. Тэд чинь нилээ муу юм уу зайлуулдаг. Тэгээ би хэлэхгүй галсаа манай сургуульд багшийн сургуульд миний хуучин найз нар байгаа. Тэдний татчих бол яасан юм бэ гэд. Тэгэл энэ Оросууд болохгүй юмс үнэхээр болохгүй маань. Наадуултаа чинь би мөд ингээд юм хийхдээ төвхтэй дахиад сурах шаарц хугацаа хэрэгтэй байна гэд. Тэгээ нөгөө Орос Монголын нэгдсэн хамтлагаа болоод би буцаж хуучин найзууд дээр очиод тэгээд дархаа цацаа эдэр дээр очиод тамираа тийм манаас болторч очиод хэлсэн чинь манай нөгөө хэд маань бас хүлээж байгааг. Оо наад чинь бүтэхгүй. Рок бүтэхгүй гэсэн үү? Хэдрээ өсөж байгаа юм биш яана гэд. Тэгээд чи эн чинь 1995 оны 10 сарын өвөлж бодлоо байхгүй юу? Тэгээд тэд нар та чи өвлжөнгөө спирт зөөгөөд. Тэгсээр хавар болгоод тэгээд хавар нь 4 сарын 9-нд анх 96 оны 4 сарын 9-нд нэгдсэн
одоо зөвсөлтөнд хүрээд тэг яг нэрээ өгөөд бас. Тэг нэрээ өгөөд би ч бас 2 3 дуу зохиоцсон. Бэлэн болгоод хүчил төрөгч би тамхиадтаа дуусч байна. Гэрэлт ирээдүйн намайг дуудана. Тэгээд урд нь яг Бадарчин үл таних охин энтергээд өөр 93 он зохиоцсон. Сургууль байхдаа зохиосон дуунууд байсан. Тэдмэрийг тоглоё. За ийм дуунууд тоглоё. Тэгээд ороо хийгээд. Тэгээд нөгөөдөл маань зөвшөөрөөд тэгээд анх 4 сарын 9-нд соёл эрдэнэ хамтлагийн өрөөнд бэлтгэлд орсон юм байна. 96 оны. Танд анх тэгвэл ингээд Nirvana-г сонсоход ямар мэдрэмж өгсөн юм? Nirvana-г сонсгосон чинь эхлээд надад дээрээс аюу хүнд сонсгосон. Гэтэ би ягаад ч юм хүчээр ирсэн Nirvana дуртай болъё л гэсэн тийм бод өөрийгөө өөрчлөе гэсэн надад нэг дотоод нэг тийм байгааз. За яаж игээд яг юу болох юм гэхгүй биш. Жишээ нь би харангийг дуурайх юм бол барахгүй тийм. Болохгүй ш барахгүй. Хурдыг дуурайгаад бас барахгүй тийм. Тэгээд тухай тэгээд нэг тон бас гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө хүн чинь юу ятгал юм бэ л дээ. Яг нөгөө байгаа эргэн тойронд байгаа хамтлагаар дуурайж л. Та ингээл инээмсэглэл ч юм уу, хоох ч юм ингээл цэцэг ч юм уу одоо ингээл бас ах нар байна штэ тий. Бой бэндүүд байгаа штэ. Тим зүйл рүү бас ингээд орсон уу? Орлоггүй дээ. Тэгээд ер нь яг тэгээд яг нөгөө яг одоо энэ манай дээдлийн ганцааруудыг дуурайх харч чинь би ч угаасаа тэднийг барахгүй мэдж байгаа юм чи бас хүн чинь бас хэрэг мэдэн шүү дээ. Тэгээд шал өөр юм бол хэрэгтэй байсан. Тэр нь Nirvana гэдгийг халсан сүг надад танилсан юм байна л да. Тэгээд яг болмоор юм шиг санагдаад. Тэгээд яг хонхын нөлөө бас надад байсан. За. Одоо тэр надад манай хамтлагийн Бадарчин гэдэг дуу байгаа шүү дээ. Тэр жишээ нь Батөргөлийн нөлөө ч юм уу, хонхын нөлөө багхгүй тэр чинь яг үндэ бол 93 онд би тэр дуугаа зохиочод манай Эрдэнэтэд Батхүү гээд пианерын зөвлөлийн дарга багш байсан. Батхүү багшд ингээд сонсгосон байхгүй тэр чинь бас хөгжим зохиодог хүн л дээ. Батхүү багшаа би ингээд ийм дуу зохиодог тухайд 93 онд хамтлаг болоог зүгээр багш сургуулийн оюутан шүү дээ. Тэгээ нэг амралтаараа шинжлэр багштай очиж золгоод тэгээ гэрт нэг дуулж хуурдаад багш өөрийнхөө төгөл хормоор тоглонгот би ийм дуу зохиож байгаа багшаа гэж Батхүү багшаа гэж. Тэгсэн чинь багш маань миний дуунуудыг сонсч ирсэн. Магтдаггүй намайг амар ингээ гол руу ортол панк гэл юм. Тэр хүний тэр үг надад маш их бас нөлөөлж өгч байгаа байхгүй. Өө чиний дуунуудыг ингээ сонссон чинь шууд Батөргөл ч юм уу хонх сонсогдож штэ. Би яг хонх үнэхээр надад гоё таалагдсан юм чи. Бас тий хонх шиг болох гэдэг юм уу? Хонхын юу надад таалагдсан хэрнээ үг нь амар гоё ингээ ийм үхтэй байж болох юм уу гэдэг тийм бас надад нөлөөлсөн байхгүй. Тэгээд тийм домогчилсан үлгэрийн маягтай нь болохоор Батөргөлийн маягтай юм болчих. Кантри болчих гээл. Тэс чи манай тэр Батхүү багш бол Эрдэнэт очоод надад 93 онд хэлсэн. Чи ингээ хонхыг наа чи чамаас бол ингээ шууд хонх үнэртэж байна. Чи хонхыг дуурайгаад яах юм. Хонхыг барах юм уу чи гэх юм. Тухайд ингээл амар гомдоо дүнх гэл энэ рүү багш намайг бараг доош нь хичлээ. Ер нь багшаа та багшаа ярилж байгаа болиё. Бараг амар гомдоо дотроо ихтэй гаднаа ингээл твчээл гарсан л да. Тэгээ гарan гардлаа ингээ бодогдоо гомдоо нөгөө миний хийсэн юмнууд юу ч биш зүгээр нэг хонхын сүүдэр ч юм уу тий Батөргөлийн сүүдэр ч юм уу харангийн сүүдэр ч юм уу болцоод байгаа байхгүй. Тэгээд тэр дуунуудаас ботсон чинь дургуйж хөрөх шиг тий. Тэгээд тэр бас ингээд надад бас ингээд за ингэж болохгүй юм байна гэдгийг бас тэгээд ямар ч юм нэг өөрийгөө олох юм хэрэгтэй гэд ингээд явж исэн чинь яг Nirvana маягтай яг би бас байж болох юм аа гэдгийг одоо тийм цаг 95 оны сүүлээр 96 оны хэрэг гарч ирэхгүй. Гасаахт ягаад тийм хамтлаг тийм жоохон хүнд рок амьд хөгжмийн тал руугаа хамтлагны гэсэн санал бодол төрсөн бол танд хэлжлээсэн байна. За яг гасан сүх бол агуу ярана гэж. Тэрийг бол би битгоо одоо цаг үе хүлэн зөвшөөрөх байх. Тэгээ манайр болохоор юу штэ баян ингэ шинийг сэдчээдэг бас гайхалтай хүн л дээ. Ааш зангийнхаа хувьд бол хогийн гарч ирсэн тий. Тэгээд тэрний тийм шинжлэгч шинийг сэтгэдэг нь бол одоо тэрний нэг нөлөөлөл надад таалагдсан. Тэгээд одоо би бас өөрийгөө өөрчлөхөд бас нөлөөлсөн болов уу гэж бодож байна л дээ. Тэгээд манайр ингээд янз янзын юм бодож явдаг хүн л дээ. Тэрний нэг нөлөөлөл нь Монголд трэш хамтлаг байгуулах юмсан, Nirvana шиг хамтлаг байгуулах юмсан гэх юм бодлууд байсан байх л та.
Тэгээд тухайн үед миний багын найз бас яруу найрагч Эрдэнэ Солонго битээ цуг оюутны байрны цуг амьдэрдэг байсан. Тэгээд найз маань ч гэсэн намайг дэмжээл. Тэгээд ерөнхийдөө бас нэрвана гоёштой мэштэй гэдээ бас хажуунаас ингээд хатгаас хийгээл тий. Миний зарим дууны нэг мөр зөрийг ингээд нэмж иймэрхүү зүгээр бас ингээд зөвлөө бол ингээд яваад идэг. Энэ бүхэн маань бас нисанс эхлэл. Тагтаа анх хамтлагаа байгуулчаад энэ холыг харж ирсэн болов уу эсвэл зөвхөн уран бүтээлтэй л төлхөө анхаарч ирсэн болов уу? Яадаг байсан бол? Мэдээч эр хүн юм чи холыг харалгүй дээ. Тэгтээ дөнгөж харин тий 19 сортой шүү дээ. 19 сортой гэсэн үг шүү дээ. Яг үл тэгэхээр ч одоо яг хамагнаас азарч гэдэг шүү. Би чи сайхан 20 хүрч байгаа юм шүү дээ. Энийг хасаараа. Нас азарч гэдэг. Facebook дээр бас нэг өөрийнхөө нас хийсэн. Ой наадгаа хас гэдэг чи. Тийм бац. Сая юу ярьж илээ. Ер нь яг би зөвөр өөрөөр ингэ бодоод үзэхээр эсвэл нэг эрэгтэй эмэгтэй гэдэг одоо яг онцлог энэ дэр гаргалах л та эрэгтэн арай алсыг хардаг гэж магадгүй. Би одоо жишээлбэл өөрийнхөө 19 сарыг харахаар яг нөгөө тухайн мэрэг сонгосон мэрэгчлэр энийг холыг бас харж чаддаггүй байсан байгаа даахгүй. Одоо ингэ бодоод үзэхэд жоохон айдаг байсан гэх юм уу? Тэгэхээр та яг тухайн дөнгөж яг хамтлагаа байгуулчаад тэгээ дээрэс нь бүр цоо шинэ урсгал орж ирээд шүү дээ тий. Тэгэхээр яг юу гэж бодогдчихсэн бол хэр холыг харж исэн бол эсвэл зүгээр юм байна л да. Эрэгтэй эмэгтэй хүний онцлог байдаг юм байна уу? Ер нь байгаах тий. Одоо жишээ нь аав хүн бол ингээд хүүдээ тий холын эмийг одоо зааж сургадаг тий. Холын хайраар хайрладаг. Ээж бол өдөр бүрийн хайраар хайрладаг. Зөвхөн өдөр болгоны хайраар. Тий хоёлаа бол хэмжээлшгүй бөгөөд маш одоо үнэлшгүй тийм гайхамшигтай зүйл. Яг тэрнтэй адилхан амьдралд тэгж ханддаг. Одоо өөрийнхөө ирээдүйд ч гэсэн хүмүүс эмэгтэй хүн бол ингээд өдөр болгоныхаа ах уу юм аа ингээл тэр одоо юугаар одоо бодлоороо ингэж удирдах тэрэнгүүгээр угаасаа амьдрал явахгүй шүү дээ өдөр болгоны тэр бодлоор эрэгтэй хүн бол алсын тэгээ ингээд нийлжээж одоо арга бэлдэх гэдэг шиг ингэж л амьдрал явдаг юм байна л да. Тэрнтэй адилхан би яг эр хүний хавьд мэдээж холыг харж байсан. Боломжоор тий. Нөгөөдгөр ямар ч байсан юмаа л энд би юмаа сайн хийх хэрэгтэй гэдэг л тийм бодолтой явсан. Тэг хичээсэн. Одоо ярьдаг штеп. Би бол өөрөө нэг жоохон юмсан болохоор яг мэдэхгүй нөгөө нэг одоо ардчлал гараад тэр үеийн нийгэм чинь өөрөө бас айгу ингээл хэцүү байсан тий. Одоо ингээл картын бараанаас өөргөө зүйлгүй байлаа ингээл одоо ээж аав нар ярьдаг тий. Тэнгүүд яг тийм цаг үе дээр одоо юм гранд рок тий одоо юм альтернатив рок ч юм хүмүүс тэгээ дээрэс нь одоо тэр үг хиллэгний хувьд те дуултын хувьд арай өөр ингээд нэг юм салхи оруулчлаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс яаж хүлээж авч ирсэн бэ? Тэгэхээр нөгөө зарим хүмүүс жишээлбэл таны одоо аав ээжийн үеийнх ч юм уу те одоо тэр үеийн хүмүүс юу дуулаад байгаа юм бэ гэл нөгөө юм эсэргүүцэл айгүйх тулгарч ирсэн баг л. Тэгэхээр нөгөө нэг юм шантрах зүйлс байгаа заа зөв энэ урсгал биш байна ч юм уу. Тийм бодол төрж ирсэн үү? Анхнаасаа би бодж л байсан л да. За энэ ямар ч хэлсэн энэ бол хүлэн зөвшөөрөгдөлөө маш их хугацаа хэрэгтэй. Нэгэнд хүлэн зөвшөөрөгдвөл дараа бол асуудалгүй болох юм байна л гэж бодож ирсэн. Мэдээж ийм хүндрэлтэй бол байнга тохиолдож ирсэн. Энийг бол дотроо тооцоолсон байсан л да. Тэгээд нөгөөдгөр яг ар гэрвэл те найз нөхд эргэн тойрны хөрөөнийх нь нөгөө дэмжлэг ихтэй болох энэ бүхэндээ бол баясгалантай байсан байхгүй юу? Өө гоё болж ил. За яг маргааш за яг эдгээр тэгжлээ. За яг гэж явжлээс л те. Энэ маань ч зөв байсан байх гэж бодож. Та ихтэй хүнээс зөвлөгөө авдаг байсан уу? Эсвэл одоо жишээлбэл Эрдэнэтийнхээ одоо хүчмийн багшаас за хамгийн ойр ааваасаа ч юм уу тий. Манай аав чи манай хүчтрэх цомгийг бүтнээрээ сонссон шүү дээ. Тэгээ миний аав чи 2001 онд бурхан болсон. Тэг чи 99 онд хүчтрэх цомог тэр чигээр гарцсан байсан гэсэн үг. Ээж маань 11 онд бурхан болсон. Тэгээд энүүхэндээ хэлэхэд манай 3 дахь цомог Нэстэг 5-ыг би ээждээ очиод хэлсэн байхгүй. Ээж 2005 онд гарсан шүү дээ. Ээжийн хүчтрэгч гээд дараа нь саарл үегээд 2 дахь цомоо гаргасан чи амьдрал тэр чигээр саарл болсон. Одоо энэ 3 дахь цомгоо биерээс яадаг юм лөө. Хүйтний ам цаашаа, хөхүүрийн ам нааша ийм нэр өгдөг юм билүү гэдгсэн чиж арай л хөдөөнийх шүү. Оройч аяа цомог арай хөдөөнийг шүү. Тэр Нэстэг 5-ыг хөөх юм шүү. Зөрөө гээд яг баг тэр ээжийн зөвшөөрөгөөр явсан байхгүй. Ямар үгсийг сонсч байсан бэ гэх юм уу? Ер нь тийм дэмжижсэн. Би чинь тэгээд сойс сурж байхдаа ингээд
амралтаар очиод за аав ээж би ингээд ерөнхийдөө ийм рок хамтлаг байгуулнаа гэд Nirvana, Napalm Death тэгээд Sheryl Crow ариун нэгч надад өгсөн. За. Тухайд би нөгөө ариун нэгч утасны дугаарыг зохиогод өгсөн. Тэгээд битүүшний Cranberries-ийн тухай тэрнхүү дуу хийх гээд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хоёулаа нөгөө Cranberries сайн мэдэхгүй. Надад нэг юм Cranberries ч юм мэдэхгүй чи нэг сонсдог. Тэгэхээр би сонсон чи арай л биш нөгөө Cranberries дуу гарч. Гэтэ би дотроо Cranberries гэж бодоод яваадсан байхгүй юу? Тэгээд нөгөө цагаан сараар амралтаар очиод ээж аавдаа сонсоход нөгөө бууз чимгч яхта. За би нэг иймэрхүү юм хиймээр байна аавч. Тэгээд сойс хорместрт бол яг би бол ингээд дотроо жоохон дургу байна. Энийг хайчаад энийг хөмөр байна гэсэн чи аавч ингээд сонсч ирсэн. Nirvana мөрөнс. Уул нь ингээд гитар аягүй гоё тийм морин хурлгийн тий. Аа бас ингээд зүгээр цаагаараа намайг тий асуураа дэмжиж байгаа байхгүй тэгсэн чи ээж гоо яг хаа тэгээд чи өөрөө яг юу гэж бодож байгаа аавтагаад ярьдаа зөвлөлгээд өгөх гэдэг чи аав за чи ингээд аав чамс нэг л юм өснө хийж чаднаа тууштай явна гэвэл энийгээ сонгох тэгээл маргааш нь би чадахгүй юм байна гээл ирвэ чи гэдэг би тийхгүй гэдгсэн. За энэ бол тэгвэл хамгийн том төлөвлөсөн юм. Чи чадна гэж байгаа бол тууштай яваарай л гэсэн л тий. Тэгээ би чинь тэгээд амлаж байгаа юм чинь дотроо. Гэтэ дотроо бол хүү тий чадгаа. Би юу хийж вэ гэдэг шиг. Тэгэл шууд амлсан л да. Би чадна гэх мянган висна гэх магнитон дээр ингээд хөдөө юм чинь Эрдэнэт манай аав чирч төвтөртэй гарцсан. Тэгээд хөдөө лааныг ирэл бууз чимгч суугаа штэ тэгээд тэгээ нөгөө мөн биснүүд нөгөө радиогийнхаа 6 цаг батарей хийж агаад тэгээ сонсож байгаа шүү дээ. За энэ Cranberries гэж авдлаа гэсэн Sheryl Crow байсан байдаг. Ичэртэ хэл засаагүй. Тэр чигээр явуулцаа. Ариун нэгчийн утасны дугаар чинь ер нь бас юм шин салхийг оруулсан гэж одоо ер нь тооцогддог шүү дээ. Ариун нэгчийг хүртэл одоо гаргаж ирсэн тий. Eros number гэдэг. Тэгсэн үү? Би сая өнгөрсөн жил ариун нэгчийн тоглолтын дээр ажиллахад яг ингээл бүх архивын ухаал бид нар нэвтрүүлэг хийж хатаг тэгж онцолж байгаа байхгүй. Тэр утасны дугаар дуу бол яг ариун нэг бол үнэхээр таниулсан. Маш сайн үнэлгээ авсан. Гэхдээ маш олон хүмүүс тас муулуулсан тий. Хүмүүс нөгөө шин зүйл сонсож байгаа болохоор тэр хүлээж авч чадахгүй байсан. Гэхдээ ариун нагийн одоо онцлог таниулсан бол яалтчгүй тий. Eros number 1 цомгийнхан дууны одоо тэр утасны дугаар гэж хүмүүс ингээ онцлогдсон байхгүй. Тэгээ таныг би зохиосныг яг тэр үед яг үнэн ихлэд өнгөрсөн жил бидсэн. Зохиогч нь байсан байна гэх. За яг. Гэтэ ээж аав ямар гоё дэмцэн та бас айгу мундаг хүү штэ. Хилсэн амандаа хүрээд одоо 30 жил ямар тааж хамтлагаа тууштай авч явж байна. Үгэн дээр зөвлөж ирсэн үү танд? Үгэн дээр одоо за өвчлөлтхийн хугацаа шүү гэдэг. Юу яа л да. 2000 оны сонгуулиар за бид нар чи ингээл тэр чинь дууч хамтлагууд чинь бүгдээрээ л тойрдог байсан. Тэгэл тойрол ирээсэ. Тэгэл ардын нам ардчилсан нам бүгд нам бас уулан дээ. Хамгийн гол нэг сүултээ хинд тайз нараа хольж утгаалаастай алдаг байлаа шүү дээ. Бүгдээрээ л тэгэл явдаг байсан. Тэгээд боломжийн ч мөнгө олдог байсан. Тэгээд ганц гаргалгаанд хэлсэн юм чи. Тэгээ ингээд бид нар чинь ийш тийш явж байгаа Эрдэнэтэд тоглохоор болоод 2000 он сонгуулаа. Тэгээд нөгөө завсралгаа нэг зав гарангууд нь би нэг хамтлагаараа манай аав ээж чи Эрдэнэтэс тийш баруун тийш өргөө бул гэдэг нэг 20 км газар байсан. Тэгээд нэг машин такси хөлслөөд хамтлагаараа аав ээж дээр очихгүй юу. Тэгээд аав ээж чи хоол унд болоод бөө юм болол хүү ирсэн гэл хүүгийн хамтлаг ирсэн гэл тэр хооронд аавч ингээл манай хамтлагийнханд бас нэг юм задлаа хөөрхий авд. Тэгээ нэг өөрийнхөө зохиосон шүлэг мүлэг байсан. Морио цог хойлоо цог хуур муур тоглоо манай хамтлагийнхыг гайхаад. Тэгээд байж захта би аавд нөгөө чивчний хөгжмөр өвчлөлтөрөгчөө сонсгоод за аав гэрийн гадаа гэрт нөгөө хоол хийгээд аюу халуун байсан. Гадаа ингээд сүйд тойлоо ингээд сонсоол ингэсэн гоё байна маань гэлтгсэн авгаа гэж дуудаг штэ. Тэр миний хүүч одоо авгаах болсон. Таг тэгж бигээ тэгснэ надад нөгөө нэг тийм 37 оны хэлмэдүүлэлтийн тухай нэг тийм шүлгээ гэсэн. За энэ л танаа хамтлаг таарна дуу. Ингээ ойлсон чи арай биш. Тэгээ би дүү аавд биш гэж хэлж чаддгүй.
За би харьяа тэр чи хүү биш айгуу нэг хөгжмийн зохиолч нэг яруу нэг шүлэг өгч байгаа айгуу тийм гоё дорсомжод бас одоо үлдсэн байгаа юм л та. Тэгээд ингээд энэ л танаа хамтлагч зохион тэр нэстэй хэлэмгдүүлэлт яасан чи баатарлаг шүлэг байсан. Одоо байгаа юу? Аавын бүх шүлгүүд тэрэн дээр нь яг би өөр шүлгүүд дээр нь хийсэн л да. Тэр 37 хэлмэгдүүлэлт арай болсон. Яг тэгээд хамтлагийн дууны үгний тал дээр бид нар анх галсан сүх Эрдэнэ Солонгох гэдэг найзууд тэгээд манай хамтлагийнхаа бүгдээрээ нэг юм дээр тохирсон. За энэ хамтлагт бүгдээрээ л ая хийж чадна тий бүгдээрээ авьяас та бүгдээрээ шүлэг өчөхгүй л тий. Бүгдээгүй юу? За. Тэгээ ганцхан юм дээр тохирсон. За юу дуулах вэ гэдгийг би шийднэ. Тэр л тохирч тий бүх шүлгний тавьсан биз дээ та өөр нь бол тий. Ерөнхийдөө хамтлагийн бодлогыг би хариуцнаа. Тий. Бусад ай дангийн бол бүгдээрээ хариуцнаа гэдэг. Яг энэ тохироогоор л явсан. Ямар мундыг. Та тэгтээ өөрийгөө ер нь бол ахлагчаар тамилсан юм шүү дээ тий. Айгуу тийм хор найруулаад. Тийм байж дээр. Эрдэнэ Солонгох галсан сүг бити хүмүүсээр дэмжлэг хийж байгаа. Хууч найзуудаа авчирч байсан. За намайг ахлагчаар тамилъя. Тэгвэл цацццаа гэдэг. Айгуу мафиа гарсан. Гэтэ яг ахлагчийн ажлыг бас хэрэндээ боломжоор хийсэн шүү. Ер нь бол боломжоор шинэ болохаа сайн гэж хэлж болно шүү дээ. Яагаад гэвэл нөө тууштай энэ хамтлагийн тууштай байлгана гэдэг чинь өөрөө нөгөө нэг бас сайн удирдахч. Одоо та тэднийг л баазж байна л гэсэн үг шүү дээ тий. Тэгээ бас үнэн ч найзууд байна л да. Одоо дахаахт хоёрын хувьд бол бүр ингээ одоо амьдралын найзууд шүү дээ. Тэгэхээр удирдахчаас та сайн хийж байгаа, сайн хийж байгаа. Дуу гэснээс та нөгөө авто зориулсан дуу байдаг ч нөгөө буугурамдах цагаар гэд. Тэгээд би бас нэг ээжтэй зориулсан дуу байд юм болов гэд харж байсан чинь саяхан нөгөө ээжтэй бичсэн постнаас харахад одоо болтол зохиож чадахгүй ингээд байгаа. Ер нь бол жаахан зөрөхгүй байна. Та ихтэй оролдчихсэн үү? Уу яг урд нь нөгөө ап төр нэг ээж зориулсан дуу байдгийн. Зүгээр яг баг манай хамтлагийнхан гэрийнхнээс өөр хүн мэдхгүй. Тийм дуу бий л дээ. Ээжтэй аав нэг тэмдэглэлийн нэтер дээр эмгэлж шүлэг уртын дууны шүлгийг жоохон санаа аваад эмгэлжин өндөр болооч эргээнд авч урахгүй инхрийлдэг нь олон болооч ээжийг минь яаж гүйцэх вэ харгаан өндөр болооч хадаанд авч урахгүй хайрладаг нь олон болооч ээжийг минь яаж гүйцэх гээд тэгээ 91-2 онд аавын тэмдэглэлийн тэтэр дээр харна тэн дээр ая хийгээд тэгээд аав сонсгосон ч ойлаа Мартин нэр ээж чинь зориулъя гээд тэр чи аав тэнд нэрд гараад би нэрд гараад тэг яг ээжтэй зориулсан ганц дуу бол байдаг л да тэгээд тэрийг одоо Америкт байгаа өөр Монголын дуучин Алтан бүрэгд төгсөн байгаа. Алтан бүрэгд гоё дуулсан. Тэг яг Алтан бүрэгдийн дуун дотор л явж л байгаа л байх та. Тэг явандаа хийж нэг тийм одоо нийтийн дуу маягтай хэлбэрээр бичигдсэн тийм дуу бол байгаа. Тэгээд яг хамтлагтаа өөрөө дуулсан дуу бол би үнэхээр зүрхэхгүй байна л да. Гэтэ одоо би бодож байгаа нэг юм батсан юм би. Яг өөртөө яг сэтгэлийнхаа яг ингээд ээжтэй дуу зориулъя гэхээр яг аавд би ингээд дуу зориулахад ингээд тохойд үнэхээр ингээд сэтгэлийн дарамт одоо юу гэдгийг тэр гуниг харуулслаа. Ингээд ямар ч яасан ингээд мэдхгүй тэгэл хийцэл байл л да. Тэр өгнүүд ингээд гарсан. Ээжтэй ингээд зориулъя гэхээр тэр ихийн тэр агуу хайрын өмнө дуу юу юм бэ? Үнэхээр өчүүхэн санагдаад тэгээд зүрх хөрөхгүй байгаа л таах бол хэцүү. Үнэхээр хэцүү юм байна. Гэхдээ яг би одоо нэг зориглоод ээжтэй гоё юм хийнэ л гэд бодоод байгаа. Одоо ер нь альва нэвтрүүлэг төсөл чинь ингээл хамгийн гоё агшны нэр тасалж аваад сошиал дээр тавьдаг одоо болчиход байгаа шүү дээ. Өнгөрсөн жил яг My Voice-оор бидний хамгийн ингээ олзуурхаж бас рил болгож ирсэн зүйл та нөгөө хөөрхөн борлог морьдог оролцогчтой болоход ингээд үйлчилсэн шүү дээ. Тэр бүр тэнд байгаа хүмүүсийг бүр ингээд алмаар болсон. Мэдээж нөх хүн учраас танд өөлөх үе байгаа тий. Гэхдээ хизээч таныг бас ингээд дэлгэцийн өмнө бид нэр тэгж бодог байхгүй. Нэрээ тэрийг нэрээ одоо тайлбарлах уу нэрээ. Тэгье. Ээж маань 2011 онд бурхан болсон л да. Тэгээд цагаан сараар хамгийн сүүлд би чи одоо эхнэрээ
яг танилцуулаа 1 жил болцсон байсан. Манай эхнэр өтер очиж золгоно шүү дээ Эрдэнэтэд. Тэгээ манайхан бүгдээрээ л ээж ирэхдээ би энэ жоохон тааруу. Тэгээд бид нар чинь ээж ингээд шанц тоглоол ингээд хэлчихэд ингээд ээж нь ингэж тоглодог гээл 10 амар гэдэг манай эхнэр тоглож өгөөл тэгэл хөр хямт ингээд босоо суучаал тэгэл бид нар чинь шүнжэнгөө юм яриад ээж ингээд багынхаа амьдрал ах уу ингээд бүхий л юм яриад гой юм яриад тэгээд нөгөө цагаан сарын шинэ нэгэнд ээжтэйгээ бүгдээрээ бүх хүүхдүүд нь цугларсан ачцсан энэр нь бөөн хүмүүс цуглаад золгоно штэ тэгэл золгоол тэгсэн чинь илүү миний хөө нөгөө ээжийнхээ кинонд дуулдаг дуу нэг дуулж өгөөч гээд ягаад ч юм нөгөө хөөрхөн борлог ингээд ээжийнхээ гарыг харсан чинь ингээл ягаад ч тэр дуу зориулмаар санаад ерөнхийдөө бол ээжийн би маш муугаа авч ингээд тэг ягаад ч юм нэг гитартаа манайхан бүгдээрээ л сууж байгаа шүү дээ цагаан сар ширээний ардтал тэгэл ээжтэй бас ингээл хөөрхөн борлог би ингээд дуулжсэн ягаад ч яг ээж урдаас харсан бүгдээрээ л дуулж байгаа шүү дээ тэгсэн чинь ингээд нүднээс нөлтөс гараад яг тухайн үед ингээд жоохон уйлдаа дуулж өгсөн байхгүй тэгээ ээж өөстө миний хөөч гой дууллаа ээжтэй гэл ингээл тэгсгээд тэр цагаан сар тэгээ сүүлчийн цагаан сар ингээд дууссан байхгүй өнгөрсөн тэгээд сайн UBS дээр ингээд сууж исэн чинь нөгөө охин манай өвөө цохиосон гэд дуулахгүй би тэнгууд шууд тэр цагийн өрөө буцаад нөгөө сүүлчийн цагаан сар руу ээжтэй яг гитарт урдаас нь хараад уйлаа дуулж өгч тэр яг хэсэг ороохгүй тэгээд нөгөө би чи бодохгүй заа чи нөгөө шүүгч хийж байгаа олон камерагаа чи гэсэн чи тэгээд дийлэг байл тий яг тэгээд тэр цагийн өрөөгөө ороод хөрхөн бардаг мэрара хүнийг таадаг сайхан хогшин бора ээжигээ хүндэлэн асра сайхан хогшин бора ээжимэн хүндэлэн асра сайхан баярлалаа. За Тэлмэн манай My Voice show-д өшөө илүү сайхан чимээрээ. Баярлалаа. Яаж ийн амгаха? цаашлаар чиз уулны жирээсээ бодчих. Хэд яагаад явчих бах минь. Би чинь багтаас нөгөө ээж маань эмнэлэгт ажилладаг хүн өглөө өөрөөр 6 цагт босоод явна. Тэгэл ээжийнхаа бие хамгаалагчаар цуг ингээл явна. Эрдэнтийн тэр артлын эзгүй газар зэрлэг нохоонууд ихтэй. Тэгээд би чи ээжтэй хоёлаа мод барайл би чи хамгаалагчаар хоёлаа ойрлж барилал ингээл ээжигээ ажилд нь хөргөж жоохон суужаа тэнд чинь бас жоохон идэх мэдэх гой боо ажил дээр нь очиж идчихэл тэгээ цаашаа хичээлдээ явдаг ч юм уу тэгээ би ч бас бие хамгаалагч нэрээс гараас нь хөтлөөл тий хүн болгол ээжийнхээ гараас хөтл тэр мэр үетэй минь холбоотой болохоор тэгэл энэ дуунд дээр бас хэцүү болтол та дууны хүч тэгэхээр юм агуу тий гайхамшигтай өстой яг дурсамжаар аялуулж чад ер нь хүний бүх цаг үед байж чаддаг хамгийн том найз бол ялчгүй дуу хөгжин байгаад тий за ойлоо жоох жоохон зэнглэх гэдэг шиг харин тэгж таныг даахаар би яг даах гад. За хоёлаа тэгэл одоо гоё хамтлаг руу 30 жилийн ойр орё. за Тэгээ хамтлагийн уран бүтээллүүд 20 жилийн агаар нөгөө нэг 20 жил 20 хамтлаг гэж хэлжсэн тий. Тэнгүүд тэнгүүд 30 жил 30 хамтлаг юм болоо гэж би яхаа дотроо бодоод байгаа байхгүй. Гэтэ одоо 3 хамтлагийн постэр тавигдсан байсан тий. Мэдээж акулууд одоо харангахуурд нэг том байсан тий. Бусдын одоо харахын зарлж эхлэегүй байх шүү. бүдэр байгаа. Бүдэр зарлагдсан уу? Зарлагдсан. Оо. Постэр нараг байсан шүү. Постэр нь байгаа. Гэтэ хүнд үзүүлэхгүй санаатай. Нууц байгаа л та. Чи үзээ гол намаар авч байгаа гэсэн. Рекламыг тий чи одоо ингэ чи маркетинг хийж байгаа шүү. Гэхдээ амаах танаа ер нь Ниснес фестивалыг хийхдээ маркетинга тийм яагаад тийм хүчтэй хийдгүй юм. Тэгсэн ирнэ ингээ пик дүүргээд идэг шүү тий. Шаардлагагүй. Зүгээр өөрөөсөө мэдж байгаа ингэж. Өөрөөсөө мэдж байгаа задуулчаа. Гэтэ ер нь тийг санагдаад шүү. Одоо танаа хамтлаг байна.
ниснээр бол ерөөсөө нэг реклам яваад идэггүй. Тэгээ сая өнгөрсөн жил юу болоо ш нь Morning Star тийм байла. Step Arena тоглохдоо бас хүмүүс мэдээгүй байжаа дараа нь юу вэ энэ Step Arena тоглолцсон байх гэж хэлдэгсэн. Тэгээ сая 100 бас нэг тулга ирлээ Step Arena бас нэг маркетинг нь яваагүй тий. Агуу юм байна. Лаги тий. Лаги юм байна. Гэтэ одоо 30 жилээр жоохон маркетинг хиймээр штэ. Яах юм. Манай нэг найзтай байдгүйсээ. За. Одоо бурхан болсон доо тэгээд хөрхи. Тэр 10 жилөө 11 2 жилийн яа дээр бид нөгөө юунд тоглож ирсэн. Кино үлдэрт. За. Тэгээ өдөр нөгөө харангаа ахнараас хөгжмийн түрээсэлсэн. Тэгээд манай бөмбөрч битэр гадаа ингээд нөгөө хөгжим ирж байгаа гадаа хүлээ зогсчихсон чинь манай тэр дүү ирэхгүй ахнараа гэдгсэн. Танахыг энэ тоглох гэж байгаа хүмүүс мэдчихсэн байл шүү дээ. Бид мэдчихсэн гэж юу? Хараач хаашаа нууцаар тоглох гэж байгаа. Тэгжээж үлээ. Та нөгөө саяхан бас нэг дүүгийнхаа нэг нөгөө батарей дахын нэвтрүүлэгт орохдоо ярьсан нэг пост оруулсан шүү дээ. Гэдэг. Тэр чинь амын яриагаар хүмүүс яриад байдаг байхгүй юу? Гэтэ яг танд тохиолдсон зүйл гэдгийг бид таныг нэг долгоод оруулсан. Тэрийг тэгж хүмүүс ярьж зураг өгч дүүгээ айлгая гэдэг шүү дээ. Харин тийм. Бодит зүйлээс юм байна. Ах нүл оногоо шүү дээ. Хэцүү. Уул нь хүмүүс наваа нэг лаг сүртэй хүн айлгадаг байдаг. Аймаар л гэж бодод. Зайлуул хөөргээд нүл бүтлгүүд дандаа азардч дандаа факт л нэрээс. За тэгвэл 30 жилийн агаар ер нь яг юу гэж төлөвлөж байна хаа? Нууц шүү дээ. Ер нь 30 жилд 30 гэдэг тоог барих гэж байна уу? Аль зүйл зөв. Тэр бол 20 дээрээ зөөрүүлсэн үү? Тэр 20 дээрээ үлдсэн. Манайх ч яг яагаад ингэж нэг сүртэй реклам хийдэг юм гэхээр жил болгон 4 сарын 9-нд л тоглодог байхгүй юу? Тэгэл 4 сарын 9-нд үздэг хүмүүс нь шинжлэхтэй явдаг. Тэгэл ойлгомжтой тэгээд бид нэрч. Гэтэ энэ жилийн 30 жилийн яг би зөвөр ингэж харсан. Танаа постэр дээрсэн бичсэн л байсан л та. Яг юм уу амьд хөгжмийг одоо Монгол таниулсан одоо үндэслэлсэн гэж хэлж болохоор ингээ хамтлагууд яг нэг дор ингээ тоглох гэж байгаа байхгүй тий. Энэ бүр өөрөө баг яг үндэ нэрэл тоглолт биш юм түүхлэх гээд байгаа байхгүй тий. За Никитон тий би бол одоо үнэхээр харан горд Никитон манай 30 жил тоглох гэж байгаа одоо дотроо бол одоо энэ шүүд маш их баярлж байгаа. Энэ бол айгүй том бахархал лээ би бүр харчаад хөө. Тэд нар ирж тоглоно гэдэг бол бидний хувьд Нисвансхийн хувьд маш том хүндэтгэл болж байгаа. Тэгээд бас манай хамтлагийг дэмждэг хүмүүст ч гэсэн бас гоё баяр болох ах, сюрприз болох ах гэж би бодож байна. Би өөрөө мэдээж харангийн нөлөөгөөр бас ингээд хүн болсон хүн шүү дээ тий. Зүгээр хүн чинь ингээд нөгөө ойр дотн нэг хажууд байдаг болохоор нэгт одоо таны нөлөөгөөр хайртай шүү энэ гэдэг юм байна л да тий. Өөрөө лаг болчихсон юм шиг царайлал байна шүү дээ. Цаана болохоор ингээд өвчнөө хайртай тийм ээ. Ингээд мөртлөө царайг нь харангууд ахнар эргэлж үргэлдэг ч юм уу тий. Тэгчээж эндрийг гэсэн юм яриад тэгэл ингээл явж байгаа шүү дээ. Тэгээд харангийн ахнар маань ирэх гэж байна. Тийм одоо хурд Никитон базар байна тий. Одоо энэ цаг үеийн тайзны хаадууд ирэх гэж одоо үнэхээр баяртай байгаа. Тэгээд одоо манай хас доошоо ихэр чинь миний хайртай дүүнер ирж байна одоо Lemons, Gog одоо юу Булсара, Fire тий. Тэгээд 10-д тэгээ хамгийн сүүлийн одоо залуучуудын төлөөллөөс галтмаа гэдэг ингээд энэ хэдэн хамт бол эсвэл 10 билүү тийм хамтлагууд. Тэгээ энэ жил ингээд одоо бүх цаг үеийн одоо илэрхийлэл болсон тийм л сайхан айн тоглолт тэгээд Нис фест ингээд болох гэж байгаа. 4 сарын 9-нд. Шинэ залуу хамтлагууд нөгөө Нис фестивал дээр гарах нь өөрөө айгүй том нэр хүндийн хэрэг байдаг. Би одоо ингээд бас ярилцлага хийж хахад өөрөөсөө Нис дээр гарна гэдэг бол өөрөө айгүй том нэр хүнд байдаг. Дээрэс нь шинэ гарч иж байгаа хамтлагч бас нэг юм айц байдаг штэ. Тэгээд одоо ах нараас ингээл тэд нартай ингээ харьцаад ингээд хамт ингээ байна. Нэг тайзан дээр гарна гэдэг чинь өөрсөнд нь айгүй том тийм боломж байгаад байдаг. Тэгээд Нис фестивалийн нэг давуу тал нас тэр л юм байлээ л дээ. Шинэ залуухдуудаа бас гаргаж ирдэг. Тэгээд нэг тайзан дээр хамт гардаг тийм. Боломжийг гоё нээж. Бас энэ бидний Нис фестийн бас нэг бодлого гэх юм уу да тийм ээ. Залуу хамтлагуудаа дэмжих тийм. Тэдний одоо өөрсдөө хаана явааг харуулах бас нөгөө төв те тэн дээр гарах одоо юу одоо
үе таалга нь нээлттэй байдаг. Бид нар одоо тэгж явж ирсэн. За яг энэ удаадаа болохоор 30 жилийн ой гэдэг утгаараа бол одоо нөгөө ланзгааруудтайгаа нээлж ерөнхийдөө Монголын бүх цаг үеийн амьд хөгжмийн нүүр царайг харуулах зорилготой юм байнамаа. Цаашдаа ч Business Fest маань залуучуудаа болдгороо болно. Залуучуудаа дэмждгээрээ дэмжиж явах юм байнамаа. За цомог дээр би сая ингээл нэлээ харлаа л та өнгөрсөн жил лөө нөө пен золдогч хийзүүлээ. Тэний өмнөх жил лөө. Харин хэзээлээ. Саяхан шүү дээ гэхдээ. За тийм баха. Тэгээ саяхан санагдаад ах юм уу? Коронавигийн тэр хавцаа дараа нь ч лөө. Коронавигийн дараа шүү дээ саяхан. Коронавич хийзээ боллоо. Би нөгөө тэгэхэд бас тантай яг тэр үед уулзчихсан ба. 23 онд хаа 23 онд тий 2 3 жил. Тэгээ нөгөө тэр үед чинь та дараагийн цомог ер нь удахгүй гэжсэн үү? Удахгүй л ер нь удахгүй гэж явдгийг харин тийм яд. Цаг хугацаа жирс гэдэг үг гэж. Тэгээ тэрний нөгөө нэг гар хангалагын нэр нь бүр ингээд хүмүүсийг бас нэг тухайд бүр ингээд гэ бүр ингээд даачруулсан шүү. Арайчдаг юм байна. Тийм тэгсэн чинь дараагийн цомгийн нэрийг бас сонсчод хөөх за. Тэр яг нөө сэтгэц мэдрэлийн өвчтөн тэр хайчиж ба. Одоо ингээд 5 6 дуу бичсэн байгаад байна л да. Одоо нэг ганц хоёрыг сая манай бөмбөчн шин цал орсон байгаа. Тэгэхээр одоо нөгөө шинэ хүнийгээ бас нэг жоохон одоо дадлагжуулах асуудал гарчаад байна л да. Одоо ороод манай хуучин бөмбөрчм анар маань бас хувийн бизнесээ хийх шаардлагатай болоод тэгээд за ахнаар нь одоо бас гоё нээлттэй сонгон шалгаруулалт зарсан шүү дээ. Хэдэн хүүхд ирсэн? Хэр олон ирсэн? 17 хүн ирсэн. Тэгээ 17 хүнээс одоо Отхон Бат гэж залууг сонгож авсан. Тэгээд бид нар нойлон 6 сард 7 сард шалгаруулаа. Одоо тэгээд шинэ бөмбөрчин маань ажгүй сайн болж байгаа. Тэгээд бид нар сая 11 сард Японд бүрэн хэмжээний тоглолт. Тэгээд тоглоод менежер бас ингээд том тайз өөрийнхөө тийм айцыг даван тулцсан. Тэгээ одоо энэ бизнесээ дуусгачаад тэгээд шууд л дараагийнхаа нөгөө цомгийнхаа руу орох гээд бөмбөрчнөө хүлээгээд харин тий одоо бөмбөрчнөө хүлээгээл байж байгаа. Бас нэг сонирхолтой асуулт хаа. Playtime дээр юу яагаад гарахаа болсон? Та бас нэг юм мэдээлэл пост оруулсан байсан шүү дээ. Тэр тийм үү? Та тийм үү. Тэгээ тэрний доор би ч гэсэн асуумаар л нэсnэгтэй яг дараа нь амгаахтаа өөртөө нь уулзч байгаа гэж бодсон. Тэгээ яагаад юу гарахаа байсан? Үгүй яах вэ? Playtime-ыг бид нар ч одоо 20 жил зүтгэлээ шүү дээ. Тэгээл одоо хугацаанд болохгүй. Одоо болно доо гэж байна. Болно доо. Яг бид нар шинэ фестивалуудыг дэмжиж байгаа. Тийм байлээ. Бид нар Ара амтгүйн наадам тэр орон нутагт болж байгаа. Тэр сайхан наадам дэмжиж ажиллаж байгаа. Одоо энэ жил Ара маань бас 7 сарын 21-нд болох юм шиг байна. Наан бид нар XMF-т хотын фестивал анх удаага XMF-т оролцохоор болсон байна. Тэгээд нэрээ тийштэй юм бишэлтэй дуулдаг нэргүүд бишэлийн хувьд юм шин сорилт байсан байх. Танд ямар санагдчих? Яг нөгөө бас эмхтэй үнтэй яг өөрөө дуу. Би бол Мишелийг дуучныхаа хувьд маш их үнэлдэг. Тэгээд хамт уулсандаа сэтгэл өндөр байгаа. Манай хамтлагийнхан ч гэсэн бид нар тэр дууг ерөөсө бэлдэг байхгүй юу? Тийм үү. Ерөөсө бэлдэг. Шууд нэг үзэл хаана гэд нэг за чи тэндэр ярьж байгаа л хоёр үзэл шууд бичсэн. За. Тэг чин Мишель айгүй сайн дулсан. Маш гайхалтай одоо перформанс одоо тоглолт болсон гэж бодож байгаа. Тэгээд яг хүмүүс янз янзаар Мишель одоо рок дууллаа энтрийгээ зарим нэг тэгсэн байлээ. Зарим нь болохоор аюу гоё болсон байлээ гэд би тэр гоё болсон байгаа талд нь бид нар бүгдээрээ хамтлагаараа байгаа. Тэгэд Мишель залуу уран бүтээлч яагаад өөрийгөө олон талаас нь харуулж болохгүй гэж тий бүр ингээд бас илүү гоё бүр ер нь бас рок дууч юм биш үү гэж надад бодогдоод байгаа л да. Тэгэд рок талаас бас манай талын тийм олон дуу дуулгасаа гэж бас би бол хувьдаа өсөж байгаа. Тэгэд Мишельд бас хэлсэн хамд бас иймэрхүү дуунууд бол гоё баха. Өөрөө бодож байгаа байлгүй дээ. Тэгээд тийм олон дуу гаргаасаа гэж бодож байгаа. Би уран бүтээлчдэг бол ингэж шин сорилт хийж байгааг нь би бас айгүй гоё хүлээж авдаг. Юу нэрээ бас юм байж болох юм биш үү гэж ингэж хүлээж авдаг одоо сонсогч байхгүй юу? Ер нь сонирхолтой. Одоо гинт нөө рокос нийтийн дураа орохгүй л ол гэдэг шиг тий. Та ч одоо өөрөө бас pop байж байгаа л тий одоо ингээл рок руу ордог. Энэ нөө хувьсах
өөрийгөө сорих үйлдэл надад айгүй таалагдсан. Тэгээ би XMF-ийг бодоод байгаа. Эднээс айгүй хараад нүдтэй юм байна да гэж айхтар хөөж. Тэгээ ер нь ингээл өмнөх бас жилүүдийн фестивал дээр ингээд хамтрлууд нэг бас айгүй сонирхолтой хүмүүсийг хамтруулдаг штэ. Тэгээ би одоо энэ манай нэргүй дүү гэдэг ихэр чинь яг манай хүрээнийхэн дотор бол ингээд байж л байгаа байхгүй. Тэгсэн чи нөгөө зургаар нь айлгадаг манай дүү шүү дээ. Эрдэнэтэд байгаа. Гогт ажилладаг шүү дээ. Тэр бас айхал ярьчлаа. Биш ах гэдэг. Дандаа наваа явуулдаг. Би ч яваад бас яах гэж байгаа болоо гэж. Тэгсэн чи тэр Мишельтэй дуулдаг чи манай үйлдвэрийн ажилчид амар сонсож байгаа шүү дээ. Ийм дуу байсан юм урд нь ягаа сонсоогүй юм бэ гэж хэлжээ гэдэг. Тэр жирийн зүгээр одоо ингээд хүмүүст бас ингээд шинээр хурж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Аха. Би тэнд айгүй баяртай байгаа тэгээд. Аха. Дахиад олон дуу хамтрах хэрэгтэй болов гэсэн бас бодол байгаа шүү. Одоо шилбэл өнгөрсөн жил нөгөө вайрлалдаг дуу Ариун агч Азаа хоёрын дуу байна шүү дээ. Тэр дуу шилбэл Ариун агчийн сонсогчд л мэднэ үү гэхээсш Азаагийн Morning Star-ын сонсогчд мэдэхгүй байхгүй. Тэгэнгүүт хүрээлэл аст хэлж шүү дээ. Тэгсэн тий. Тэр дуугаа илүү урт настай болгож байгаа байхгүй. Яг үнтэй адилхан нэргүү дуу бас яг тийм юмс. Тэр чинь баг 15 6 жилийн өмнө зохиогдсон дуу. Гэтэ яагаад нэргүү дуу гэсэн би нэг бичлэгэн дээр харсан. Тэр YouTube дээр 9 жилийн өмнөөс юм баха. Энэ дундаа нэр өгөөгүй байгаа. Тэгээд яг нэргүү дуу гэж нэрлээд одоо дуулчих гээд. Энэ манай гангийн дуу штэ. Оо тийм. Тийм штэ гангийн дуу. Энэ дуу 2004 онд. Ганг надад дуулж өгсөн байхгүй яах бид нар чи яах вэ бас нэг нарийн ширээний ард дуулахгүй юу. Тэгээд найз нь дуулах уу гэхээр тэгээд битэр чинь бас хөөрхөн тохироо хийгээд тэгээд нисдэг тавганд оруулъя гэд бүр 2005 онд оруулах гэж байгаад бид нар амжаагүй. Тэгээд яг ерөнхийдөө би ингээд өөрөө дуртай. Тэгээд яг найз нь дуулах юм гэдэг чи миний найз чийл дуулна гэд надад одоо итгэл үзүүлсэн байхгүй. Тэгээд нисдэг тавганд амжаагүй. Тэгээд бүр 16 онд нисдэг тавг дараачийн цав гээхээ гарангууд за өгш нь орууллаа шүү гэдэг. Окей гэд. Тэгээ оруулсан байхгүй юу. Тэгээд би тэгвэл тэрийг харчаад тэгээд хэд нэргүүл байсан юм л да. Тэгээ би нэр өгөөд нэр гиснээс та түрүүнд гисэн шүү дээ. Одоо ээж нисдэг тав гэдэг саарл уяг гаргасан чинь бол саартай балраа яваад байна. Тэгэхээр ээж гэдэг шиг нэрэнд айгу учир байдаг гэж би бас боддог байхгүй. Ер нь бол монголчууд бид чинь тэгдэг чинь нөгөө хүүхдээ нэр хүүхдээ ингээл айгу бэлгчээ л өгдөг тийм. Тэгээ би таныг би нөгөө өчтөр ингээл за маргааш арилцахтаа гэл нэг ингээл төсөөлж байгаа шүү дээ. Тэгээд инх амгалан гэдэг нэр өөрөө бас ингээд юм тайван. Тэгээ та ер нь бол тийм талдаа хүн юм билээ шүү дээ. Бас за яах вэ? Тийм. За хоцорцсон уу бол за яах вэ одоо ингээд тийм хүн байгаа байхгүй өөр айгу тайван хүн байгаа байхгүй тэнгүү тайзан дээр ерөөсөө бүр утгаараа тий эсрэг нагаа тий эсрэг утга нагаад байгаа манай багш нар өөр гайхсан гэсэн шүү дээ анх нисвас гэж бид нар багш нарыг орохгүй юу за багшийн сургуулийн багш нарыг манай декамека багш нарыг орсон бүгд дээр намгаач яатсан солиорцсон юм гэсэн. Ийм хүүхд байсан юм уу гэд. Намайг харин утгаараа хөөрчлөгцөн гэд ярьдаг гэсэн. Дотроо ийм галзуу хүн байсан юм. Байгаад байгаа. Гадна айгуу тийм хойлогдсон юм шиг үү. За хойлогч хайж байна. Тэгээ ер нь бол тийм тайван хүн. Тэнгүү дотор нь яг ийм хоёр хүн байгаад байгаа байхгүй тий. Ер нь бол хүн болгон л яг тийм байдаг. Их амгалаг хоёр хүн баг шиг. Гэтэ таны бас нэг найз чинь ярьсан байлээ. Нөө хүртгэхээрээ инхээ болоод ирүүл хахаараа амгаа байдаг гэдэг. Амгалаа. Ард хэрэг инхээ болж байна. 4 жил инхээ штэ одоо. 4 жил инхээ штэ юу гэсэн үг вэ? Инхээ гэдэг. 4 биш инхээ биш. Амгалаа тий би мартчихжээ. Одоо бүрээ. Одоо амгалан болоо 4 жил 3 сарын 25-аас 4 жил болж байгаа штэ. Оо за. Бага охиндоо зориулаад амгалан болсон. Билиг бол. Бүр одоо огт амсахгүй баа. Тий. Зөө ямар хүүр. Цадчихгүй юу? Зориулж. Саарл уяг гаргаад нэг титоноос нэг нисдэг тав хүртэл нэг нилээ тэмцээн дээр үтсэн. Явдгаа. За. Ямар хөөрхи юм бэ охиндоо зориулаад. Одоо охин 3 байтай. Аха. Би бол таныг аяагүйс аав гэж боддог байхгүй. Яагаад тэгэхээр ер нь ингээл тантай ингээл ажил хэргийн талаар ярих гал залхахаар охиноо л ингээ байнга харж идэх те. Тэгээд ингээ постын ч тэр ер нь хүүхдтэй ингээ зариулж байгаа үг мөгийг харахаар яалтчихгүй.
Үнэхээр сайн аваад гэж хардаг. Юу та ихэр сайн аав бэ? Одоо хичээж л байна да. Яг хоо том охин дээр би чинь бас сахилахгүй байсан. Тэгээд том охиныг маань ерөнхийдөө эхнэр одоо имэн өсгсөн талдаа болчиход байна л да. Тэгээд нэг тухайн үед бас би чи босноо сая итгээгүй мүү ааш. Хөөрөл дэвгээд тэгээ нөгөө икгээрэл яваад исэн шүү. Тэгээ баг охиндоо зориулаад бодсон л доо. Одоо нас сүүдэрч юу болж байгаа блэ. Тэгээ шууд хамаагүй зурагт бургт үзчих чи шууд автчих. Гүрээрч байгаа нөгөө юу Монгол хотны 100 эрхмийг үзэхгүй юу? За. Тэгсэн чинь тэн дээр гүрээрч байгаа ярьж байна. Ингээ Монгол хүн сансарт ниссэн чинь Цэдэн Балгаа ингээд ямар нэгэн бэлэг барья гэж бодоод тэгээ бодож байгаа 40 жил тамхи татсан юм байна л да. Тэгээд Монгол хүн ингээд сансарт нисчээд байгаа чи ийм агуу үйл болж байгаад би ямар нэгэн бэлэг барих хэрэгтэй гэд тэгээд 40 жил татсан тамхиа шууд хайсан гинлээ гэд ярихгүй юу? Тэрийг би үзчихгүй юу? Тэгээ шууд охиноо олцсон хоёр баг охиноо олцсон гингүүд за ярээсээ бийж одоо гүрээч байгаа шиг л болоо. Шууд охиндоо бэлэг барья гэд тэгээд хатуу ундаанаас зодог талсан. Ямар мундыг. Та ихтэй юмд амархан айгу зүүн зүйлд автдаг хүн биш үү тий? Одоо нирвана болно гээл болоод одоо 30 хамгийн бол нирвана болсонгүй. Нисванис болчлоо. За яа тий. Тэр шиг одоо ингэж баг охиндоо зориулаад тэгээд ямар мундыг. Экспертээс зодог тайлахгүй бэлэг болгоод. Энд чинь яг охиндоо зориулж одоо тэр сэтгэлээр гарч байгаа гэсэн чинь бүр гэр бүлтэй одоо барьж байгаа бэлэг өөртөө барьж байгаа бэлэг болж таар. Эхнэр бол одоо тэгсэн чинь манай баг охин намайг харин гол нь гимн харин ээжигээ гэж бодоод байгаа. Мами ээж за бич тэгснэ хизээ нэгэн цагт ойлгохгүй. За нааваас гарсан юм чи яа тий. Өөр юм бэ. Мами гээ надад өрөөд байгаа. Тийм үү. Намайг ээжигээ гэж бодоод ээж нэг ажилтай болохоор ерөнхийдөө битэр чи угчтайгаа 5 сараас хойш тулж ажилласан л да тий. Наа чин бас урт өстэй холбоотой ах шваха. Өсөд одоо тавьчихна ээжигээ ингэж эмэгтэй бодоод байгаа шиг. Ил манай ээж юм шиг гэж бодоод байгаа шиг. Яа хөөр хий тийм үү. За тэгвэл бол хамгийн ойр байдаг надад таална гэсэн үг байна. Ээж бол ажилдаа ингээд ар хям бүх юм зохицуулаад явчихж байгаа болохоор. Тий. За ямар хөөрхий. Ер нь би ч хийсэн л дээ. Аав нь гаруул бол хамтлан рок ойлгохгүй. Гар үлийн үзүүрт наваа зараад ах. Хөөрхий. Одоо би ч том бол цэцэрлэг төгсөн. Гэртээ битэр чинь тулж ажиллана шүү дээ. За тэгвэл аргагүй юм. Би дэ хэлдэг байхгүй. Аав нь бол гаруул тий. Фуамд наваа бол тань шүү дээ. Ойлгохгүй. Тэр хамаагүй гэдэг. Байрандаа бай. Хөөрхий юм бэ. Танаа охид айгу том охин ч одоо өсвөр насны ах шүү дээ. Тий. Танаа амлыг сонсдсон болов? Би сонсдог шүү дээ. Сонсохгүй юу? Жанр нарай өөр. Илүү K-pop талтай байна уу? Өсвөр нас K-pop Японы талын юм шиг байгаа. За. Тий. Наруто-Марутогийн тэр. Тийм шүү дээ. Аним өөрөө зурдаг мурдаг тэгээд тэр чиглэл ээжтэйгээ л нэр ярьдэн шүү дээ. Би чинь одоо чинь хөөрхий. Тэгээ тэгсгээл олон охтуудын донд яхах нэг аягүй хэцүү шүү дээ. Тэгэл тэр уул нэгдүгээр байранд байсан. Тэгээ хоёрт ороод гуравт одоо дөрөв шүү дээ. Гэхдээ дөрөвдүгээр байранд гаруулж ална л та гэж суугаад. Тэгээ гараад алсан ч юм аа. Сар 9-нд алах гээд байна л та гэж. Гараад алсан ч юм алга. Альчгүй болоо муухай. Ядарч юм нөө. Үгүй шүү. Гэтэ эн чинь гоё ахгүй тий. Гараа тайцсан дээр алдаг гэсэн гэхдээ очоод гаруул тий. Тааж манай гэрийнх мэдхгүй. Том охин ээж байгаа чи манай Лимосыг сонсдог юм шиг лээ. За муу одноо. Одноо дурггүй тий. Автаарах уу тий. Гэтэ танаа хамтлагийг та юу нэр бодож ирсэн үү? Бүр ингээд 4-5 дугаар ангийн хүүхдүүд хүртэл одоо ингээ cover mawr хийгээд бичлэгүүд ингээ тавьсан байгаад. Ер нь тэгэхээр танаа хамтлагийг юм насны хязгааргүй л ингээ сонсоод ах шиг санагдаад байна шүү дээ. Сайн байвал тэгэл бүх насныхан тэгээ тодорхой хугацааны дараа сонсгол байх л та. Тийм шүү дээ. Энд чинь цаг хугацааны асуудал шалгарал явагдана л да. Тэгээд тэр болгоныг бол би одоо тайлбарлах эсвэл балхаах шиг таашгүй л дээ. Би нөгөө таны сая ярианаас бодохгүй юу? Тэрийг одоо хийн харж ирсэн юм болоо. Сонсын амгаах хурдынх нь дээрэмдүүлээд гэлөө.
тийм зүйл болж ирсэн ах. Үгүй харин нэг онгой шиг юм яваад идэх юм ба над чинь. Тийм харин нэг би тийм танаас бол сонсоогүй зүгээр нэг юм сошиалоос нэг үзээд сонсч ирсэн. Энийг яах хэрэг байгаа ч гэж. Яшиг гэж. Тэр ихтэй үний юм уу удлаа юм уу? Үгүй. Гэтэ хурдынхын эсгийг л мэдэхгүй л дээ. Өөрх юм хурдынх нэг зүгээр яхад би нөгөө оюутан багтаа ээж лөө аав бил нэг над руу 100 төгрөг явуулахгүй юу? Эрдэнэ рүү вагон чинь 37 төгрөг гэсэн. Вагоны билетний үн 100 төгрөгт чинь ирж очиад хичнээн мөнгө болох л дээ тий. Тэгээ би 101-ийн төгрөгтэй байж тарахгүй юу? Тэгээ би ороо харанхууд гэрлэг хичээлээ таслаад гүйт юм байгаа сте. Эрдэнэ рүү. Гэтэ нөгөө мөнгөө хэмнээд 37 төгрөг дээр гороогоод тэгээд туулаачлахгүй юу? Тэгээд туулаачлаа явж нөгөө аршаан төртөнд тэр хавцал юм шиг байгаа. Тэг чи 92 3 оны явдлыг ярьж байгаа шүү дээ. Би чинь Свансаас өмнөх нэг моёт явж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө плед ирэл вагон зогсдог шүү дээ. Тэнгүүт нь нөгөө шалгалт явж байгаа вагоны урталт нь очих хэрэгтэй хаа. Буугаад гүүгээд туулаачилж байгаа шүү дээ. Тэгээ яг хүмүүс буугаад туулаачлаа шүү дээ. Дагаал гүйдэг юм байгаа шүү дээ. Харах бүрэнхийд тэгэл хөрх амтан гүйж явсан чинь нэг амтан бариад авахгүй. Ингээ харсан чинь нэг цэрэг нэг жоохон барж гардаг мөнгөө гэхгүй. Тэгээ хүн чинь тэгээд амьд үлдэхинд бол тэгэл өгдөг юм байгаа шүү дээ. Нэг бол богоноос очоод тэнцээ баларна шүү дээ. Яг ч юм билээ дээ. Жоох хөөх зүгөрх юм. Тэгэл айсантай тэгээ мөнгөө өгөөл ахаа гээл тэгэл цаашаа гүйдэг юм байгаа шүү дээ. Тэгээд готрахгүй юу? Тэгээ цаашаа одоо Эрдэнэ хүртэл туулаачлаа гэсэн үг шүү дээ. Бүр баларна гэсэн үг шүү дээ. 100 төгрөг өгцөн 101 төгрөгтэй байгаа хүн шүү дээ. Тэгээ орж гутраал вагонч хөдлөлөө. Тэгэл гутраал ингээл байж гал кармага нөгөө нэг төгрөгөөр нэг цай авч уйдаа готарсан сэтгэлээ маа карма уулч 100 төгрөг гайхгүй чи юу хэлдэ сая чи 100-аа өгчөөгүй лээ гэж бодоод тэгсэн чинь нэг төгрөг андуураад өөрөөхөд өгчихгүй. Тэгээ тэр хин байсан юм? Мэдгүй. Зүгээр яг дараа нөгөө бүр 2000 оны ихэр палс яарын өрөөнд би тэгээ дээрэмдүүлээ танаа өртөөн дээр л ахсан чи нэг 100 төгрөгийн нэг гар өгсөн чи хэлсэн юм уу гэд хурдынхын тоглоомоор болгосон байхгүй юу. Тэгээ яг энэ тэгээд хүмүүс тэгээд буруу ойлгож авчихсан. Тэр бол одоо альва нэг тийм цуурхал ярианы араас чинь очоод ингээд тайлбар хийх юм. Нэг яриач дараагийн хүн даашнаа давсдаг та. Яриагдаад байдаг. Тэгэхээр одоо хаяхаас өөр аргагүй тийм бэ. Ерөнхийдөө бол туулаачилж явсан нь үнэ. Хөрх юм уу 100 төгрөгөө гэж андуураад нэг төгрөг өгсөн нь үнэ. Тэр хүнд авсан нь үнэ. Тэр хүндээ зүгээр явуулсан болоо тий. Тий хөрх. Би яг энийг асууя гэж бодож асуухаа мартчих. Юу вэ гэхээр амгаах ер нь ямар өөрөө рок хүн байгаад байдаг. Гэтэ бас зөвхөн рок сонсоод байдаггүй л байх тий. Тэгэхээр таны яг одоо сүүлийн үед сонсож байгаа уран бүтээлчд ямар уран бүтээлчд байна? Монгол ч юм уу, гадаад ч юм уу, аль эсвэл ер нь ямар жанрын дуунд та сонсох дуртай байж юм? За, яг энэ дэр бас өөрөө хоёрчод байгаа маа. За. Би нөгөө дуу зохиодог хүний хувьд ингээд дуу бас ингээд сонсоод байвал нөлөөнд нь ороод адил төстэй дуу зохиочих гэдэг. Тэгэхээр сонсохгүй байвал амар тэгвэл яг ингээд манери мөн чанараараа дотоод хүнээ сонсож байгаад хийхэд одоо амар байдаг тийм ээ. Нөгөөдгөр бас нэг нийтдээ юм ярихад манай хамтлагч одоо анх одоо 96 онд байгууллагахдаа Nirvana шиг хамтлаг болно гэж хэлсэн байхгүй. Тэгээд Nirvana болоогүй шүү дээ. Дуурайх гэсэн баа. 30 жил барахсаас одоо тэгээд Nirvana гэж л хамтлаг үлдлээ. Одоо тийм эн чинь гоё юм. За дуурайж байгаа юм шиг. Хамгийн гол нь тэгээд чат барсангүй гэж. Nirvana-саар үлдлээ. Одоо энэ чигээр л та хэд маань тэгээд нэг очрын нолоороо гэж захид. Нөгөөдгөр яг цаг үеэс хоцрохгүй бол бас ямар нэг юм сонсох хэрэгтэй л байдаг л да. Тэгээд яг алдаг оног тэгээд хэрэгтэй гэсэн юм бол сонсох юм л хичээ тэгээ. Түүнс ингээд яг онцлоо тэр ингээд хамаагүй сонсчих юм бол бас автчих гэдэг талтай. Тэгэхээр нэр бас яг дуу идэг хүмүүс нэрээ бас яг тийм байна тий. Тэг янз бүрийн онцлогуд байна. Зарим хүмүүс бол яг хоорондоо жоохон адилхан дуу байх гэдэг мэдэг л тэгээд иддэг штэ. Нөгөө энэ дуу тэнтэй адилхан юм байна гэл. Яг сонсоод яг жоохон нөлөөнд нь адил төстэй юмнууд гарч ирэхээ алиг гэх хөв тий. Бас нөлөөнд нь автсан ч байж болно. Эсвэл үнэхээр сансргүй тохиолдод бас дэлхий дээрээс одоо тий үндсэн 7 нотл байгаа штэ. Тэрэн дээр чинь дэлхий даяараа л үзэж байгаа штэ. Ер нь хөгжим зохиох.
Би бол ингэж боддгийг. Хөгжим аялгау гаргана гэдэг нь ингээд айгүй хэцүү байх гэж би хувьдаа бодоод байдаг. Яг хөгжмийн зохиолч нартай ингээд аялгау зохиож, аяр зохиолч нартай ярихаар цаанаас ингээд урсаад гараад ирдэг ингээд шүлгийг уншихаар ч юм уу эсвэл нөө сэдвийн агуулгыг бодохоор ингээд ер нь бол ингээд урсаж гарч ирдэг зүйл гэдэг. Гэтэл энэ бол надад бол жоохон хэцүү санагдаад тий. Та өөрөө ингээд хамтлагийнхаа дуугч зохион, дээрэс нь одоо энэ pop, уянгийн тал руу ингээд дуунууд ч зохиодог штэ тий. Тэгэхээр яаж өөрийгөө ингэж хөвлөж яадаг вэ? Тэгээ нэг урсж орж ирдэг гэдэг бол тэгдэг. Тэгээ тэр нэг тийм одоо юу юм да. Нэг тийм зэрлэг мустанг шиг юм л сүрх гэл өнгөрөх нь шүү дээ. Тэрийг л тэгэл барьж авах хэрэгтэй. Барьж аваад тий бугуйлдаж барьж авах л. Аль цаг үед илүү та байж болно. Яг ерөнхийдөө нэг тийм ганцаараа жоохон компактны жижиг өөрөө мөрөөнд тий ингээ өөртөө ингээд илүү ингээ ярилцах дотгошоогоо орох тийм боломжтой газрууд илүү гоё байдаг. Ийм том заал маал нь болохоор чинь хамаг гоё ухаан сүнс тэр чигээрээ тарчгаар чи. Зарим нь сансад гэж тэгэхээр чи жоох гэсэн. Тэр чинь нааш бүгдийг татаж оруулж ирээд бүх өөрийг хэдэн сая өөрөө байгаа шүү дээ. Тэдний бүгдийн дотгошоогоо матч чихж оруулаад ярилцаад гаргах юм уу гэж надад төсөөлөгдөд байгаа шиг байна. Одоо энэ бүтээл туйрвдаг хүмүүс өөрөөр жанр руу ороход зарим нэг гэдэг жанраа барьсан байгаа гэдэг шүү дээ. Тэгээд таны хувьд болохоор ингээ олон жанр руу хөрвөх нь өөрөө юм хэцүү байд. Хэцүү биш үү? Хэцүү байдаг. Сонирхолтой байдаг. Сонирхолтой юу? Тий. Ингээд юу гэдэг юм дээ. Тий сонирхолтой гэдэг л ганц л тодорхойлж байхаа гэж. Тэгээ таны за энэ жанрын аялгыг зохиож дийлэхгүй дээ гэдэг тийм жанр байдаг болов? Айвал бүү хийж байгаа шүү дээ. Тэр нь бол бүгдийн л оролдож үзэн шүү дээ. Зүг. Сүүлийн үед та юун дээр ажиллаж байна? Одоо харин нөгөө шин цомог дээр өөрийгөө төвлөрүүлж байгаа байхгүй юу? Тэгээд би нэг бусад юм руу өсчихгүй санаатай би өөрийг нөгөө хөглөөд тэгээд бас хамтлагийнхантайгаа ярилцаад ингээд явж байгаа. Тэгээд нэг одоо шин гарах hardcore punk гэдэг юм стил байгаа юм л да. За. Тэгээд бид нар л тоглохгүй бол өөр болохгүй. Тэгээд энийг тоглохгүй бол сонс биш. Тийм болохоор нэгтлээ нэг тийм том босго тавьсан. Нөгөөтэйгөр ингээд одоо яг гэдэг нь одоо бас нэг өрөнд орсон юм шиг л аяг хэцүү байна. Хідэн дуутай болох юм. Зөвхөн 10 дуу гарах. Одоо нэг цомог болгон чинь ингээл ер нь уран бүтээл болгон чинь нэг юм онцлогтой байдаг шүү дээ. Тэр дундаа цомог бол бүр том онцлогыг ингэж агуулж идэг бол. Энэ 5 цомгийн та ингээд онцлогуудыг нэг гоё тайлбарлаад өгвөл. За ингэнэ. Одоо 4 цомог нь бол байгаа шүү дээ тийм ээ. 5 дахь нь одоо гарна тийм үү? Hardcore. За тэгээд анхны 99 онд гаргасан хүчил төрх цомог маань 18 9 дуутай тийм ээ. Тэр бол цэвэр гранж, цэвэр нирванагийн нөлөө, цэвэр хонхын нөлөө, бат оргилийн нөлөө, харангийн нөлөө гэдэг. Соёл эрдний нөлөө гэдэг. Анхны цомог бол байгаа тийм. За хоёр дахь цомог нь болохоор Саарлой гээд 2002 онд гарсан. Одоо та бүхний бас зарим дууг нь зүрхээ гаргаад зүсэж яваамаар хизээ нэгэн цагт бид нисэж магадгүй энэ төргээ тий. Энэ болохоор нөгөө урдны цомгоос урдны нөгөө нирванагийн нөлөөнөөс зугатаасан. Нисванс гэдэг хамтлагийг эрэл хийсэн. Тэгснээ нэг альчгүй болцсон. Хөөх юм уу нисванс цомог болсон. 3 дахь нисдэг тавг бол миний хувьд яг бүрэлдэхүүний хувьд бол бас их гоё час хийсэн бүрэлдэхүүн. Бид нар бие биенээ маш сайн ойлголцож чадсан. Тэн дээр бас бидний жинхэнэ ямар их хүн болохоо харуулах гэж үзсэн тийм чансаатай цомог болсон болов. Нисдэг тавг 2005 онд гарсан 16 дуутай тийм ээ. Тэгээ 4 дахь цомог бол амьд үлдэхийн төлөөх цомог гэх юм уу да. Бид нар байна шүү. Бид нар ямар ч хэлсэн үзэлцэж байгаа шүү. Лаг биш ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү шатан дээр зогсож байна гэд харуулсан. Гэхэ цомог 16 онд гарсан. Одоо 5 дахь цомогоо болохоор энийг хийхгүй бол сванс биш хөөх юм уу сванс болох хэрэгтэй байх гэж бодож байна. Тийм байна тий. Сонирхолтой тайлбар вэ? Тийм байна. Тийм байна. Яг нэг бид нар чинь яагаад бид нар өсвөр нас, дунд нас, эдэр нас гэл ингээд нөгөө ангилдын гэдэг шиг энэ цомог нь өөрөө сванс хамтлагийн нөгөө нэг насных нь ингээд юуг нь харуулдаг байгаа юм шиг.
Надад сая таны тайлбараас шууд тийм мэдрэмж. За та өөрийнхөө Одоо гарах тий цомог нь бол арай энийг нисанс хийхгүй бол одоо яг эдэр насанд бид нар хийхгүй бол өөр хин их юм бэ гэдгийг одоо арай нэг амьдралд хөлөө олцсон гэх юм. Ингээд ярихаар би ингээд өөрөө дахиад дарамтанд орчиж байгаа. Тэгэл би гадар нэг ийм л хүн ярьж байгаа. Тэгээд зүйлэг бол их яриад яг ямар тач тийм маш бас нэг өвөрмөц нэртэй. Утгаар нисванс хийж чадхаар л тийм жанрыг агуулсан цогцлоос нэг юм цомог бол. Энэ одоо гарнаа. Амны бэлгээс артын бэлэг 30 жилдээ бол гарах байхаа гэх. Бэлгүүд. За тэгээд өнөөдрийн бидний удаан бодож би одоо ингээ халгаж орж байгаа подкастын маань хамгийн ихний дугаарт ирсэн танд маш их баярлалаа. Би дотроо нэг эхлэхдээ бодохгүй юу. За би нэг цаг гаруй ярилцахад юм болно да гэж. Одоо хэдэн цаг ярьсан байна? 2 цаг. Гэтэ энэс л урт бас гоё ярмаар байна. Гэтэ ингэдэг гинэ нөгөө подкаст чинь бас хит урдлахаар хүмүүс бас сонсохгүй байх магадaltaй гэл тэгээд цаг л байхт болно. Тэгээд цаг л байх болно. Эсвэл танжаа цаг болгоно. Би ч одоо нөгөө шөндөө мөндөө ундахтаас ингээд подкаст сонсдөө штэ. Аха. Одоо тэр Монголын төвөөр гаргаахаа байлаа. Яа. Од мөндөр сонсоод уу? Тий, од мөндөр цэдэр чи гаргаахаа байсан. Харин гоё тий. Монголын түүх байна тэр окторгоо орон зай сансар судлал бодол одоо бараг л хөдөлцөх гээд байгаа ш тэр бэлгүүн гээд дүү байна. Тэр Марат хаан багш гээд би ч тэр шавин юм уу эсвэл одоо юу фэн юм уу? Эсвэл одоо би одоо хөдөлцөх гээд байгаа. Энэ гэхдээ бас нөө давхар угсаа дуу зохиож байгаа хүн чинь олон талын мэдлэгтэй байж иж бас дууны шүлэг мүлэг нь одоо орж ирдэг үлгүүд одоо тий ядаж сансар өгтөргөө энэ талаар сонсч иж бас тэр мөр орж ирдэм бол яа гэм бол үгүй юу теста мэдхгүй надад сонирхолтой санагдаад дуу зохиогчаар бас нөгөө фантаз гэж ярьдаг шүү дээ тий айгу өөрийнхөө фантазаар юу ч хийж болно шүү дээ айгу гоё байгааз сонирхолтой байхгүй тийм байна тий юу ч одоо тэр манай тэр нарны цаад руу мад руу юу өөрийнхөө тархиныхаа хэмжээгээр чадвал хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр айгүй гоё тийм сонирхолтой. Хөөхий тэгээ өөрийнхөө боломжоор л хийлтэй гол. Гэмн хүнээс дутуу байж байгаа. Гэтэ яг өөрт л гоё байж болоо шүү дээ. Тийм үст. Бүтээл нь өөрөө ингээд он цагийг дамжаад ингээд манай тийм шүү бас нэг даагуу хүмүүсийн бүтээлүүд бас байна. Тэгээд сая чамаангийн ярьж хахад надад нөгөө би одоо тэр агуу хүмүүсийн бас өгнөд бас хаяа бодогдтол даа шин ингээл бавгийн лагсрангуй байна. Одоо жанцнар руугаа яриаг би сонсох дуртай. Тэгээ манай рок поп бас Чингисийн жагаах бас яриануд бичлэгүүд нь бас их гоё штэ тий. Гэх мэтчил ингээд зөндөө хүмүүс байна л да. Тэгээд сая ингээд чамтай ярилцж явах зүгээр нөгөө бавгийн лагсрангуй нэг одоо ишлэл надад санаанд орж байна. Энэ бас хэлүүлэх гоё юм болоо гэд тэр хүний нэг би нэг бүтээл хийх гэж үхдэг. Тэгээд дараагийнхаа бүтээл хийх гэж амьд үлддэг. Лаг бастай. Гэх мэтчлээ ингээд өгнүүд надад бас ингээл яг эцгийн үг шиг ингээл бас бодогддгийг. Нэр ямар гоё. Би болохоор яг энэ дунд сая өөрхөө ярианаас нөгөө нэг хөгжмийн зохиолч болох жавь нөгөө миний дуунууд одоо хичнээн цаг орон зайг туулаад танд хүрч ямар мэдрэмж авч чадаад би таашгүй гэдэг бас. Монгол хүний бас орчин цагийн ганц хэлцэг болчиход шүү дээ болохаах юм. Энэ бас айгүй гоё гүн утгатай байгаад байгаа. Яг үнтэй адилхан одоо ингээл Нисван амьдралын философитой надад чинь тий бас. Тэгэхээр л ингээл Нисван хамтлагийн энэ одоо дуунууд ингээл цааш цааштай хэдэн 100 жил ингээл үргэлжлээл явна гэдэг нь өөрөө бас ингээд атаархал төрүүлэхээр байгаа байхгүй. Тийм болохоор уран бүтээлчдэд айгүй би цагаага атаарх тий. За тэгээ хата маш их баярлалаа 30 жилийн тавтан дээр нь уулзъя. За тэгээ фэнүүдтэй бас юу гэж хэлмээр нь болох газар ч угаас нэг хүний тоо бас хязгаартай байгаад байгаа шүү дээ. Одоо фэнүүдтэй инээд түрээд тийм аа. Нэг хотлоо сонсоод. Тэгвэл Нисвансын сонсогч нарт юу гэж хэлэх юм? Одоо фэнүүдтэй энэ үгээр хүмүүс ийм инээдтэй болтол нэрсэн ба шүү дээ. Монголчууд. Тийм уул нь бол үнэн шүү дээ. Тийм үстэй. Тэний хотлоо болгоо хийсэн байна. Уул нь ч тийм Холливуд одоо бас боломж юу гэх юм аа тэгэхээр нэг л. За тэгвэл яг Нисвансын сонсогч нарт та юу гэж хэлмээр байна?
Юу ярьж байлаа. Харин юу ярьж байлаа. Фэнүүдтэй. Тий, фэнүүдтэй. Нэг ч яг инээдвэрээд реклаг фэнтэй ч биш. Одоо фэнтэй болоод нэг маркетинг явахгүйгээр сурталчилгаа явуулахгүйгээр дүүрчээд идэх. Нууцаар тоглож байгаа. За за. Тэгээ хамтлагийн ах нартай бас 30 жилийн мэндийг үзсэн мэдээж хүрхэн зүйтэй. Тэгээд шинэ гишүүн маань Отгонбат. Дарханбат гээ Баахан Батуудтай. Аа. Найдвартай юм болох нь дээ цааш. Тийм байна. Ямар ч тач Баттай дахиад 30 жил бол Бат. Тэгээ нөгөө Монгол улсын хосоо гэж агуулгатаарч юм байна. Бид дөр алах юм байгаа зү. Нисвансын тэгвэл одоо үеийн гишүүдэд гэж хэлэх нь зөв баг гэж бодож байна тий. Одоо 96 оноос хойш би нэрээ энэ зашууд хэлэхэд яг 20 жилээр бид нар нөгөө үеийн гишүүдээр ирсэн байгаа. Энэ жил бол арай тэгч амжихгүй зарим нь Монгол байхгүй байж байгаа. Тэгэхээр зүгээр яг одоо телевизээр мэдчилгээ өргөчэй гэж бодож байна. За бөмбөрчд гэвэл одоо манай анхны бөмбөрч Алтан Эрдэнэ, хоёр дахь бөмбөрч Хордын Отгонбаатар, Отгоо маань ирэх. Гурав дахь бөмбөрч Баттулга, одоо Номинтсны Батсөхийн дүү Батлага. Дөрөв дахь бөмбөрч Агуу Сод гариг. Тэгээ тав дахь бөмбөрч Анар гэд одоо бөмбөрчтэй. За соол гитарч Цацрал, Тамира, Шинод гэд энэ гуравтаа ингээд хэдэн хүн болчоо. Нийтдээ 8. Энэ хамтлагийг одоо 30 жилийн турш бас бидэртэйгээ хамт тоглож исэн үеийн найзуудтай бас энэ дашрамд ойн баярын мэндийг хүргье. Миний зүгээс ч гэсэн үеийн тийм мэдээж Нисванс зүгээр нэг бий болчаагүй маш олон одоо эдгээр гişүүд одоо байгаа бүрэлдэхүүн төдийгүй өмнө байсан гişүүд бүрэлдэхүүн одоо ингээд Нисванс ингэж босгож ирсэн. Тэгээд гасан ахта бас. Оо тий гасан сухгоо мартцсан ба. Айгуу дундуур нэстэг гэс кок авч байгаас. Та мартчлаа гэж хэлэхгүй ба штэ. Гасан ахта бас гээ. Тий бас гасан сүх ахта бас. Гасан сүх Эрдэнэ Солонгох гэдэг. Оо тий штэ. Тэгээд хөрөө хөвгүүдийн одоо манай хамтлагийн нэрийг өгсөн Бадрал, Савка, Батнас гэд хөрөө хөвгүүд яруу нариг нэгдлийн найзуудтай бас ойн баярын мэндийг хүргэе. Ногоон мөр одоо зургийн анхны тайзыг засч исэн. Талхаа ах болон тэдний шав нарт бас баярын мэнд хүргэе. Тэгээд үе одоо манай хамтлагийг дэмжиж ирсэн маш олон хүмүүс байгаа. Одоо тэр болгонд одоо нэрийг дурдж амжихгүй байхгүй 30 жилд одоо тийм шүү дээ. Маш олон хүмүүс байгаа. Энэ хамтлагт бас энэ хамтлагт сэтгэл зүрхээ зориулж байсан тийм ээ. Одоо энэ удаа би нэрийг дурдж амжаагүй бүх хүмүүстээ одоо маш их талархаж явдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн тоглолтын бас ивент гэдэг чинь бас би бас одоо хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Манай тоглолтыг ивент гэж байгаа MMS гэж компани байгаа. My Mongolian Source гэж компанийнхантаа баярлалаа. M-Music одоо жил болго манай Business Fest-ийг үргэлж дэмжиж ирсэн. M-Music хамт олон бас талархлаа дэвшүүлье. Бас бидний бас ингээд тоглолтоо зохион байгуулахад одоо тусалж дэмжиж байгаа зайсан хийлийнхаа хамт олонд бас талархлаа дэвшүүлье. Тэгээд үе манай хамтлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн бүх хүмүүст бас баярын мэнд хүргэж талархлаа дэвшүүлж байгааг нь хүлээн авна уу. За та зөвшөөрлийн хүн бол би гоё ярын бас гоё сурвалжлага. Тэгэл дээ. Тий сурвалжлагыг бас хийж шууд хүмүүстэй ингээд тэгэл та. Өө за. За энийг зөв тохируулсан. Тэгэр энэ нэр яах. Тэгээд гоё дараа нь тэрийгээ бас гоё музик дээр ингээ гоё харуулмаар байна. Тэгэр. Яг л чинь надад бас гоё ихгүй нэг дор одоо тий аккула. Ашгүй харин бас нэг тийм юм байвал би ч нөгөө яг энэ дээрээ жоох анхаараагүй л байгаа л да. Та харин нэг маркетинг дээрээ сайн анхаарахгүй байна гэхгүй. Тэгээд энэ хамтлагч явахгүй байгаа шүү дээ. Маркетингийн дарга нь хийгч би. Өө тэгэл яаж явд юм бэ гэж. Тэр пэйж админ хэлээрээ гэс хурдан хариу өгмөг гэж одоо хэлээрээ удаад байгаа шүү. Би шүү дээ. Дандаа юм би хамгийн тэгэл мяа байгаа байхгүй юу. Тэгэл пэйж нөгөө нэг лайк өсөхгүй байна гэдэг шиг. Гэтэ ер нь бид нар л өөрсдөө бүх юмаа ингээл та баг тийм л байсан баг та одоо бүх зүйл дээр л өөрөө гүйдэг одоо нэг юм байна л да. Одоо 30 жил гэсэн чинь нэг юм сайжирсан байна. Одоо яг сая чамаа хэлсэн чи. За. Урд нь бид нар топ 10 тэргээл тоглолдог байлаа л да. Тэгээд өөрсдийн гитарч байхгүй, бөмбөрч байхгүй.
Тэгээд мэдээж хөгжим апортор одоо яригч гэдэг том хар юмнууд байгаа шүү дээ. Тэр байхгүй. Бүгдийн гаднаас зээлээр юм уу өр тавиад тэгээд тоглолтныхаа орлогоос өгнө. Эсвэл хүнээс мөнгө зээлээд ингээд өгдөг байлаа л да. За тэгээд 19 цагаас тоглолт эхэлнэ гэж байгаа. За 18:30-д дарахаа мархаа бид нар бүгд ингээд яригчаа өөрчөө явж яах вэ? Хүмүүсийн дундор хойшоо. Нөгөө төлөв гайхацаа. Тим мод гэж та байх уу? Ядарсан ч явдд болдоо. Тэгдэг байлаа шүү дээ. Бид нар өөрсдөө өргөцсөн. Тэгээ нэг тэрийг өргөөд өгчих юм уу? Найснаас байхгүй байсан юм уу? Тэд нар уугаад ирээгүй л байгаа. Яг үнэндээ юу уулан байгаад байдаг. Тэд нар ч тэгснэ хүмүүс үзэгчдийнхээ дундор яригчаа өөрчөө явж байвал яах вэ? 30 минут юм уу? Тэгснэ залгаад гэсэн. Нэг хоёр галс. Арай л бас явж ирсэн байгаа шүү. Тий альва юм ихтэй. Монголын амьдрал ийм байсан. Одоо энэ яасан гэсэн чинь одоо гэрлийн компани гэж тусдаа компани орж иж байна. Хөгжимтэй юу гэнэ бараг л тэгээ сүрприз яах вэ? Та одоо гинт гарч байна. Одоо тэд нэрээ л бэлдэж байна да одоо. Гоё гоц. Surprise гэсэн чинь тантай адилхан дуулдаг темпертэй таныг дуурайдаг хүн нэг танд өөр чинь бэлэг болох одоо баг тийм хэмжээний болчиход байгаа. Тий одоо бол сайхан болжээ. Хүмүүс ажлыг маань хийж өгдөг болсон байх. Уу ажлыг маань жоох уулна тэгстэй байлаа тий. Тэр баруунд ч. Нэрлийн хүмүүс нь ажилладаг. Манай шиг өөртөө юм зөөцөн гүйж явдаг үл юм байлаа шүү дээ. За баярлалаа хаа тэгээ 4 сарын 9 тэгвэл уулзъя хоёлаа санийхаа яриа гоё ажлаа хоёлаа яриа дуусгаж байгаа тэгээ. Тэгээ хамт байсан үзэг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ мэтчлэн ер нь сардаа 2 дугаарыг нэг гоё уран бүтээлчдийг илүү гоё дэлгэрэнгүй нээлттэй ярилцуулах подкаст хийж эхэлж байгаа шүү. Тэгээд дэмжиж subscribe дараарай. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Баяртай. За ингээд дүүгийнхаа анхны подкастт орсондоо маш их баяртай байна. Тэгээд UBS-ийн хамт олон бас дүүдээ маш их том амжилт хүсье. Баярлаа. Ингээд намайг анхны зочноор оролцуулсанд үнэхээр их баярлж байна. Энэ подкаст чиний уран бүтээл холын хол замыг туулах болтугай, амжилтыг авчрах болтугай. Баярлаа.